Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Өглөөний мэнд гэр бүлийн радио 104.5 84.5 сувг дээр тааруулан сонсож байгаа эрхэм сонсогч танд энэ өглөөний амар амгалан айдхан мэдчилж байна. 3W145 цагийн мэн вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээс та нэвтрүүлгийг хүлээн авч сонсох боломжтой. Мөн 104.5, 84.5 гэсэн хос долгионоор та радиогоо хүлээн авч сонсож байна. Нэмээд дөрстэйгээр үзхийг хүсвэл Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэ гэрээлээ бичиж хайгаарай. Тэгвэл яг одоо Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг маань дөрстэйгээр үзэгч, сонсогч танд хүрч байна. Радиогийн нэгдүгээр студид Эрка Заяа, найруулагч Мис Үгийн хамтдаа энэ өглөөг тантай хамт өгөхөд бэлэн болсон байна. Алдар таши Заяа. Алдар таши. Чанга ташмаар байна. Үгүй би нэг юу эн чинь нэг юу лээ баян алгаад шүү дээ. За тэгээ шууд утас 9986 1045 9986 1045 дугаартай холбогдох боломжтой. Өнөөдөр танд хүрэх болонгууд гэвэл өнөөдрийн болон эхний болон түүхэнд болон танд хүрэх байгаа. Удаах болон доорой ми бидний хамтдаа дуу бүтээлцдэг болон танд хүрнэ. Энэ удаагийн дуу бүтээлцдэг болонгийн маань сэдвийг төрүүлээд хэлчихье. Та бас бодож байгаарай гэж бодож байна. За энэ 7 хоногийн сэдв болвол цалин буулаа гэсэн сэдвээр ярих гэж байгаа. Оо. Үгүй яриад ах юу ах дуу бүтээх гэж байгаа. Тэгэхээр цалингаа буухаар төрдөг мэдрэмжийн талаар нүүтэн дээрээ бичиж байгаарай. За тий. Тун удахгүй хоёр дахь булангараа бид доорой мигээр цалин буухтай холбоотой дуу бүтээх болно. Мэдээж яг одоо меншн давлгаандаа нэг дээрээ Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийг хамтдаа үзэхийг хүссэн хүнээ уриалан дуудаад оруулаад ирээрээ мөн зүрхэн давлгаандаа нэгдснээр 7 хоног болгон бидэнтэй хамтдаа өглөөг өгтөж байгаа сонсогч танд баярлалаа гэд бидний зүгээс танд бэлдэн хүргэж байгаа бэлгийн эзэн болох боломжтой. Энэ 7 хоногийн бэлэг бол ном бид бэлгэлэх гэж байгаа. Таны уншихыг хүссэн, таныг авахыг хүссэн, сүүл сонирхож харж ирсэн эсвэл хэн нэгэн зориулаад бэлгэлж ич болно. Энэ ном маань ямар нэгэн байдлаар хязгаар гэж байхгүй. Хүүхдийн ном байна уу? За бүр аимшиг ном байна уу? Утга гурван зохиол байгаа штэ. Байт юм уу? Байт. Утга гурван зохиолын ном байна уу? Дэлхийн түүх байна уу? Хамаагүй. Таны сонгосон номыг бид танд хүргэж өгөх болно. Ингээд меншн давлгаандаа яг одоо таныг нэгдэхийг урьж байна. Меншн давлгаа зүрхэн давлгаандаа нэгдснээр бэлэг болонд оролцож, бэлэг болонгаас тодрох бэлгийн эзэн болоход тань нэг алхам ойртох болно. За тэгье. Ингээд мэддэг хамт сонсдог эсвэл хамт сонсуулахыг хүсэж байгаа хүмүүсээ меншн хийгээрэй. За энэний үнэлгээг бид нар мэдэн штэ. Одоо алтан чимэг сүхвэгч маань байна. Одоо туяагч найз нь тий. За ядамсүрэн туяа байна. Өчигдөө өнгөрсөн 7 хоног хамгийн сүүлийн одоо манай отхон баярын бэлгийн гэр бэлгийн эзэн шүү дээ. Би болохоор нэг меншн хийгээд орж ирсэн хүмүүсийн тухай яриад байгаа. Би ч бэлгнээсээ гараагүй л яваад байна. Лажима оюун цэцэг жишээлбэл хараа манай даваа сүрэн баярагчийн меншн хийснээр орж ирсэн хүн шүү дээ. Тэгэхээр ингээд нэг нэгийгээ дуудснараа бид нар бас хин нэг бас нэг сонсох юмтай тий байлгах юм байл шүү. Би бас өчигдөр нэг юм олж мэдсэн хараа ингээд энэ алгоритмаараа ч гэдэг юм уу нэг юм цаанаасаа чинь хүн болгонд ингээ очихоо болцсон юм билээ манай notification чинь. Тийм учраас ингээ бид нар меншн хийж оруулж ирж ижил хүмүүс сонсох юм билээ. Нөгөө миний жагаа шүү дээ. Нөгөө нэг манай ангийн миний ширээний найз охин. За тэр охин маань комент бичсэн байсан. Reply битэр чинь боо баах юм бичилцээд. Хаяа. Нэр Facebook дээр та бүхэн манай хуудас руу орж агаад тохиргоогоо бас notification шалгаад үзээрэй. Бүгдэн дээр нь on болгоод бидний пэйж дээр оруулж байгаа бүх мэдээллийг та үзэх боломжтойгоор өөр дээрээ ингээд тохиргоогоо бас хийгээд өгөөрэй гэж хэлье. Нэр маргааш цалин буух юм биш гинэ. Харин тэгэхээр цалин буухаар бодож зүйлүүдийн талаар доорой мэдэр ярих шүү заяа. Юу яриад байгаа юм бэ? Маргааш буух юм уу? Үгүй шүү дээ. Хүн болгоныхоо өөр шүү дээ. Зарим нь 10, зарим 15, зарим нь 20. За тэгээ бүр манайх бол жишээлбэл 14-нд бууцсан л та гэхдээ удахгүй буун. Дуудахгүй буун. Ямар ч буулаа гэж. Тэгээ тэр талаар ярина гэсэн үг. Миний хувьд энэ 7 хоног үнэхээр аялалтай, адармаатай 7 хоног болж байна. Харин юу гадаа ягаад хоёулаа машинтайгаар ирсэн. За тэр яах вэ? Тэр дараа яах юм. Өчигдөр надад найруулагч сануулж байгаа байхгүй юу вэ гэхээр чиний хувьд өдрөө болгон баярлалаа өчигдөр минь байгаа юм биш үү гэсэн. Үнэхээр баярлалаа өчигдөр минь байгаа. Би даваа гарагт болохоор баярлалаа өчигдөр минь дээр гараа гимтээсэн байсан. За юун дээр
мигмар гараг өчигдөр болохоор даваа гарагт нь би бензинд очирцсан байсан байхгүй юу? За тэгсэн. Өнөөдөр болохоор өчигдөр манай хүүхэд тохоогоо мултлаар би гимтэл дээр шөнөөр очлоо. Энэ юунд нь баярлалтай юм чэ? Үгүй одоо мэдхгүй яа. Үхчээгүй Аз гэдэг. Ой ямар нэг юм өдөр болго болоод байна. Ямар сандаа өнөөдөр бити ажил төлөвлөөрэй гэж найруулагч маань тушаасан учраас өнөөдөр ямар ч ажил өөрөө өөртөө гаргаж ирэхгүй. Төлөвлөгөөгөөс ч буруудах байдаг. Төлөвлөгөөгүйгээс бас болж иж магадгүй шүү. Тэгээ дээрэс нь өнөөдөр бас нэг онцгой өдөр. Өнөөдөр манай нөхрийн төрсөн өдөр. Доо за юм болно. Ай юу болох гэдэг. Бөглөрөл загсан. Үгүй өчигдөр би 5 цаг бөглөр загсаад гэ тэ. Үгүй штэ тэгэхгүй. Стоо тийм байхгүй эн чи одоо юу гэж байгаа эн чи одоо. Ерөөсө бөглөхгүй л өдөр ахгүй өнөөдөр чи. Өнөөдөр манай нөхрийн өдөр нь болж байгаа. Бид хоёр 12 цаг өнгөрөөж хахад гимтлээс гараа гэрлүүг явжсэн штэ багыгаа аваад. Тэгээд би нойр ирэн дутуул явж байгаа юм байна. Төрсөн өдрийн минь хүргэсэн нөхөртөө. За. Хамгийн ихэнд дөө. Хамгийн ихэнд. За. Баясаа төрсөн өдрийн минь дөргийн мэнэ найз. За. Тэгээ өнөөдөр төрсөн өдөр баярлаарай. Баяраа сайхан тэмдэглээ. Заяагуугаар тэмдэглээрэй. Заяагаа үлдээчих гэртээ. Ёстой тийм. Заяагаа гэртээ үлдээгээд тэгээд заяагаа бид нар авч үлдмээр байна. Ажил дээрээ баймаар байна. Нүн чинь 90 сарууд бүрэн бүтнээрээ ирмээр байна. Юу. За нэг зүүн гарыг одоо өнгөрөөе. За өнгөрөөе зүүн гарыг л. За бусдаар бол одоо бууз идэж байгаа. Миний гар бол идэж байгаа. Тэгэхээр ямар санаа зовх зүйл вэ? Ер нь дайггүй нэлээд анцсан байгаа. Гэхдээ ил ээж болохооргүй хөдөлгөөний жоохон хорхоор байгаа. Зөв шүү. Тий. Өчигдөр гарны юм болсон. Тэгснэ хүүхдээ үзүүлэхгүй явж. Гэтэ хамгийн юу эмзэглэмээр зүйл нь юу байсан бэхээр өчигдөр гимтэлээр очиход за үйл мөвөл ямар нэгэн шалтгаанаар ингээл гимтэлээр бас очих шаардлага гарна штэ. Тэгэхэд хүүхдүүд бага үзэгддэг байсан байхгүй. 100 цаг болоод ч тэр юм уу маш их хүүхэд байлээ. Хөлөө гимтээсэн, гараа гимтээсэн. Тэгээ дээрэс нь нэг сонгоцоор ирж байгаа гэх мэтчлээ яаралтайгаар ирж байгаа дандаа бага насны бүр нэраа хүүхдүүд хүртэл байлээ. Тэгээ бүр амьсгалын аппаратыг залгуулсан гэх мэтчлэн. Тэгэхээр нөгөө 100 цаг болж ийн хөдөө гадаа явж байгаа, аялж зугаалж байгаа эсвэл гадаа хүүхдүүд нь тоглож байгаад гэртээ байхтаач гэдэг юм уу ямар нэгэн байдлаар гэмтэх асуудлууд их гарч байгаа. Ахуйн гэмтлээс, осол гэмтлээс, аюулаас хүүхдүүдэд хідүүлээ ингээд бас анхаарал сонор сэрэмжтэй байлгахад нь эцэг эхчүүдийн анхаарлаас чухал байна. Дээрээс нь шкаф унсан гэдэг нэг хүүхэд ирсэн байх жишээний байна. 3, 4 настай. Тэгээд дээрээс нь ингээд шкаф унсан. Шкафа бүхлөөгүй байсан. Тэгэхээр бид 100% урьдчилан сэргийлэх боломжтой зарим нэгэн асуудлууд нөгөө гэмтийн ослоод байдаг учраас тэдгээр дээрээ хідүүлээ одоос анхаарлаа хандуулъя. Цонхондоо тор хийгээгүй бол цонхондоо тор хийгээрээ. Одоо орон сууцсандаа буцаад ирж байгаа цуслангаасаа ирж байгаа хүмүүс байгаа штэ. Тэгэхээр яг энэ үед ямар гэмтлүүд гардаг вэ гэхээр хичээл ороод эхлэнгүүд цонхноос унлаа гэдэг асуудлуудаас гарч ирдэг штэ. Тэгэхээр цонхондоо тор хийгээрэй гэж бас хэлмэр санагдсан. Нэг одоо ихэнх хүмүүс мэддэг болцсон одоо сэргийлээд эхэлсэн зүйлийг зарим хүмүүс ингээ анзаараагүй сэргийлж хийгээгүй байдаг штэ тий. Хинэггүүрээд байдаг. Жохон над шиг хинэггүй толгоонод байвал жохон юу гэдэг лээ нэг юм өгөөд шүү нэг харамсгаасаа өмөр гэдэг тий. Сүүлд нь харамсаж суухаар одоо жохон хөдлөгчих тий. Өөрийгөө хөдөлгөөд бодолцгээд хүүхдийн аюулгүй байдлыг жохон хангачуулах зүгээр шүү тий. За, ядамсрын туяа өглөөний мэндэ гэсэн байна. За, мен шүнгүүд явж байна. Алтан чимэг сүхэ өглөөний мэндэ өсгөө өглөөний өглөөний мэнд маргааш нэрээ цалин бох юм байна штэ гэсэн байгаа. За, тэгэнгүүт доошлоо сайхнаа маань сайхан өглөөний мэндэ сайхан хүмүүсээ гэсэн байна. За, баярлалаа сайхан хүмүүсээ. Амжилт нэрийг уушгиж байгаа комментийн төрүүлээд уншлаа. Зол жаргал олдох амжилт гэсэн юм байна. Амжилт зол жаргал олдох гэж унших гэдэг би. За, далхан алтан намар маань өглөөний мэндийг мэдээд 3 зүрхтэй тийм эможи явуулсан байна. Баярлалаа. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг үргэлжлэн сонсогч танд хүрч байна. Бид хамтдаа меншн давалгаандаа нэгдээд эхний болон руугаа шилжихэд бэлэн болсон байна. Эхний болонд би ярих гээд нэлийн олон хуудас юм авчирсан. Харин тийм би бүр харчаад гайхаа л байлаа. Тий, нэлээ олон данс тооцоглох гээд байгаа юм бах та. Оо, данс тооцоо. Эсвэл одоо тий миний гомдоосон өдрүүдийг нэг нэгээр бичсэн юм болов. Тэхийн бол ийм жоохон болохгүй шүү дээ. Тэхийн бол үгүй. Харин наад чи арайч зузаан байна. Нэг л хууцлаа. Үгүй. Ястаа тийм байхгүй. Нэг хууц хүрх юм уу даа л байгаа шүү дээ минь. Арай үгүй. За гарамгаа өглөөний мэндэ гэж орж ирсэн байна. Өглөөний мэндэ гарамгаагийн одоо нөгөө бензинд очирж байгаагаас болоод би чи одоо бензинд очирлыг гэдэг сэтэл авцсан шүү дээ. Ер нь бол тэгээд урам зориг итгэл найдвар өгсөн шүү. Итгэл найдвар өгсөн. Ингээд маргааш нь ямарч очиргүй байсан. Очиртэй байлээ. Гадуур өчигдөр арай очиртэй л байлээ. Би бас хараад бодж л байлаа. Өглөө харсан тэр тэгвэл баг очиргүй байсан, өгөөгүй байсан юм байна да. Яг зөв тийм л байсан баг. Гэтэ тэр чинь ямарч очиргүй, өгөөгүй байсан чинь ингээ очирсан байдаг байхгүй болно. Тэгэхээр тэр өгж л байсан л да. За хамтдаа эхний болон руугаа шилжихэд бэлэн болсон байна. Баярлалаа.
Баярлалаа өчигдөр минь. Харин яг тэгэх гэдэг ш. Их дэлхийн хаанигтай эсвэл яг бидний мэдих Монголд хизээ нэгэн цагт болсон сонирхолтой, хачирхалтай, бүр гайхмаар түүхүүд. Зарим нь алдартай, зарим нь бараг мартагдсан, зарим нь энгийн хэрнээ санаанд оромгүй түүх энд дурсагдах гэж байна. Студид иргэн тавтаа морил. Энэ ч би хэлнэ чи. Оо тийм үү. За та уучлаарай. Студид тавтаа морил. Би буруу харж суух юм яах ёстой юм бэ? Улаанбаатарын өглөөний түүхэнд болон танд хүрэхэд бэлэн болсон байна. За бид түүх энд гэсэн одоо энэ булангаар бид түүхэнд болж өнгөрсөн. Түүхийг энд авчирч байна. Түүхэнд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлууд бас түүхэнд болсон бидний суралцах ёстой зүйлсүүдийг бид нэр энд авчирн ирж хууч хөөрөлддөг байгаа. За тэгээд заяа битээр ингээд ээлжлээд өөрөөсдийнхөө одоо хүссэн одоо тэр ярихыг хүсэж байгаа салбаруудаа ярьдаг. За жишээлбэл заяа маань бол уран бүтээл одоо урлаг уран сайхны хөгжлийн түүх одоо тэрний ард болсон зүйлсүүдийн тухай хуваалцдаг байгаа. Одоо би болохоор нэг дэлхийн түүхийг өөрчилсөн хүний бүтээсэн зүйлсүүдийн тухай би эхнээс нь ярьж эхэлж байгаа. Өнгөрсөн удаа бол контейнерын тухай ярьсан. За одоо өнөөдөр бол манай заяагийн өдөр байгаа. За заяа өнөөдөр юу бэлдсэнийг өстө таашгүй 20-од хуудас юм байна. За бушуух шиг оръё. За юу вэ өнөөдөр юу бэлдсэн бэлээ заяа? Мэдээж дууны түүх бэлдсэн. Тэгээд энэ удаагийн дууны түүх бол ярууны аригчтай холбоотой дууны түүх би бэлдсэн байгаа. За. Мэдээж нөгөө дууны түүх чинь хөгжмийн зохиолч нь эсвэл яруу найрагч нь ямарваа нэгэн зүйлийг бодож сэтгэж тэр зүйлийг ингээд төсөөлөн байж тухайн уран бүтээлийг бүтээдэг штеп. Тэгэхээр аль нэг талаас нь эсвэл бүр хоёр талыг нь болж өгөл авж агаад тэгээд юу бодож ямар үед ингэж бүтээгдэжсэн бэ гэж түүхэн дээрээ ярьдаг. Энэ удаад болохоор нэгэн дууны түүхийг ярих гэж байна. Эхлээд дуунаасаа төрүүлээд бас сонсъё гэж бодож байна. За тэр дууг ер нь хүн болгон бас мэдэх байх шүү. Мэдэндээ мэдлэг байх. Гурван бүдүүн бidүү дуулсан хүмүүс нь. Гурван бүдүүн дуулж исэн бас дуучин Бямб дэлгэр дуулж исэн. За. Энэ Бямб дэлгэрийн дуулсан хөлбөр байгаа. Энэ аян юм биш. Нарийн дааж тийм байха эхэлж байна. Тэ аян сонсоход баг мэдчихээн да. Мэдчихээн үү? Тий. Гэхдээ яг санахгүй байна. Нэрийг санахгүй байна уу? Нэрийг санахгүй. Нэрийн үгийг санахгүй. Энэ дуу яг дөнгөж эхлэнгүүт нэр нь гардаг байхгүй юу? Энэ найзтай холбоотой дуу байдаг. Үгүй. Тийм үү? Тийм лөө. Үгүй шүү дээ. Үгүй юу? Үгүй. За байж идэг сонсоод. За энэ дууг аян яваад эхлэнгүүт мэдсэн таасан хүүшээ энэ дуу штэ гэмээр. Энэ чинь нөгөө нэг өр зээлийн тухай дуу штэ. Үгүй штэ. Юу яриад байгаа юм бэ? Биш. За байж. Санала машины тухай дуу байхгүй юу? Машин. Би одоо юу ярих гэж байгаа баг төөрөх гэдэг шүү. 38 таав энэ. Амьд сэрүүн зүрх шиг гониг баяраад. Үгүй, Элкондор дуулдаг билүү? Үгүй. Гурван бүдүүн дуулдаг билүү? Гурван бүдүүн бас Бямб. Энэ болохоор дуучин Бямб дэлгэрийн дуусан. Энийг нь бол сонсоогүй юм байна. За. 38-тай аав гэсэн дууны түүхийг би ярьж өгөх гэж байна. 38-тай аав явлаа. 38-тай дууны юуг нь мэдчихэж байгаа юу? Яруу найрагч. Киногийн нөө Солонгос кино байдаг шүү дээ. Балаараа тайлта. Мэдхгүй. Яруу найрагчийг нь мэдчихэж байгаа юу? Мэдхгүй. Нөгөө бид нар чинь нөгөө нэг ерөнхийдөө л манай дундаж монголчууд дууны нөгөө нэг яруу найрагч, шүлэгч, тэгээд ая зохиогч нь бол мэддэггүй шүү дээ. Дуучны баг мэдээвэл баг хим шүү нэ. За тэгвэл энэ дууны талаар хэдүүлээ ярих гэж байна. Яг дуу нь бол аяыг нь чин баяр хийж гарамгаа мотив энэ төр гэд бичснээ санаа зовоод устгахчлаа нөгөөдгөө. Тэр нь тэрэлгүй дээ. Аяыг нь бол ая зохиогч чин баяр хийжсэн. Харин яруу найрагчийн хувьд гэх юм бол бидний сайн мэдхээр бэлэг танхаа зохиолч. Come on, тийм үү?
Чонмын зохиолоор бичигдсэн. Би өчигдөр тэгтээ шинэ дэлгэснээс харсан юм байна. Одоо бодсон чинь. Харсан баг. Тэгээ би хэлхээ мартсан байна. За яг Хүүе, тийм үү. хэдүүлээ хамтдаа зохиолчийг нь бол мэдсэн учраас энэ зохиолчийнхон түүхээр хэдүүлээ өрнөө ярина гэсэн үг байгаа байхгүй юу? За байж байгаа энэ зохиолчд зориулсан дуу юм уу? Энэ зохиолч өөрөө бичсэн юм уу? Юу яруу найрагч нь чонм гэдэг чинь. Шүлгийг нь чонм бичсэн. Яа. Энэ шүлгэн дээр чин баяр ая хийж уран бүдүүн болон дуучин бямб дэлгэр нар өөр хувилбараар дуулж үзэгчдийн хүртэл болгож ирсэн. Ийм уран бүтээлээ гэсэн үг. Гой сонсогдож. За тэгээ бүр тэгж ярих юм бол энэхүү шүлэг маань 1977 онд бичигдэжсэн. Зөө. Уртаа настай байгаа даа. Тийм байна. Тэгин. Тэгээ 1977 онд бичигдэжсэн шүлгээр 2000 он гарсны дараа дуу болж бүтээгдээд одоо хэрн бидний сэтгэлд ингээд аялагдахад их дөхөм дуунууд эдэн штэ. Тэгээд байнга аялж яадаг тэр дуунуудын нэг гэсэн үг байхгүй юу? Нэг бэлэг танхаа гэдгээрээ одоо төмний алдарсан хүн шүү дээ уулна. Тэгсэн чинь ийм сонин ч юу ах вэ? Өөрийнх нь жанраас ус нэлийн өөр төрлийн жанртай юм шиг санагдаж байна надад бол. За ингээд түүх рүүгээ орцгоё те. За ингээд түүх рүүгээ орцгоё. Эхлээд би бол Ринчны Чонмын тухай баг зэрэг бас мэдээлэл өгье. 1936 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Хинтээ аймгийн Дархан сумын нутагт төрсөн. За 1979 оны 4 дугаар сарын 24 бол Улаанбаатар хотод нас орж исэн юм а. Энэ хүн 43 жил амьдарсан гэсэн үг. 43 настай та. 43 настай та. Маш их шүү. Би ч одоо 42 шүү дээ. За тэгээд цаашлаад ярих юм бол мэдээж Монголын алдартай яруу найрагч байсан. 1990 онд Монгол улсын төрийн шагналыг нэхэн олгож исэн яруу найрагч, сэлбэрч, зураач, ая зохиогч хүн юм а. За Чонм Монгол улсын Хинтээ аймгийн Дархан сумын нутаг Бор ухаа гэдэг газар 1936 оны 2 дугаар сарын 10-ны өдөр эцэг Ринчны 31-ний их рэгзний 26-ны жилдээр төрж исэн. Эцэг гэхээсээ тэрээр яг нэрийг хэлэх гэж байгаа шүү заяа. Чонм Усурья гэдэг нэрийг өргөмжлөн авч исэн. Чонм Усурья? Чонм Усурья шүү. Нөгөө нэг Монгол бичгээр Чонм гэж бичигдэх нь шүү дээ. Чонм хэлэхэд айгүй хэцүү байгаад. Тэгээд хожим болоод нөгөө 1951 онд товчлоод шүлэг яруу найраг бичээд тэгээд нөгөө өөрийнхөө ингээд бүтээллүүдийг төрөөд эхлэнгүүд нэрээ товчлоод Чонм болгож арт түмэндээ алтаршиж исэн хүн гэсэн үг. Тэгэхээр бүтэн нэрээр нь бол бид нар сайн мэдгүй гэсэн үг шүү дээ. Тийм байна. Чонм Сурья гэдэг нэртэй бүтэн нэр нь. Чонм Сурья юм уу? Чонм Сурья. Сурья гэдэг сурах морх юм уу? Сурья. Арай өөр юм те. За. За. 1946 онд Дархан сумын баг сургуульд орж суралцаад 4-р ангийн 1950 онд онц дүнтэй төгссөн боловч сургуулийн 6-р ангид суралцаж агаад өвчний улмаас цаашаа суралцаж чадаагүй. За 6-р анги хүртэл суралцсан нь Чонмын хувьд бүрэн боловсрлон гэсэн үг. Үүнээс цааш суралцаагүй. Гэхдээ бид амьдарч явах хугацаанд нь бол ямар яруу найраг бичижсэнийг нь ол мэдж байгаа. Гэхдээ яг тэр амьдралыг нь биш зөвхөн энэ дуутай холбоотойгоо хэсгийг нь би бол ярьж өгч шүү. За энэ дуу аавд зориулсан дуу юу? Гэхдээ би тэгж л бодчих шүү. Аавда зориулсан. Одоо 31-тэд нь төрсөн юм байна аавынхаа. 38-тад нь Чонм чинь шүлэг бичих тийхээгүй явсан юм шүү. 7 настай л байсан юм шүү. Тийм байна. Тэр чинь аавдаа зориулаагүй юм биш тий. Харин ямар утга учиртай дуу. Энэ яг надад зориулчлаа шүү. Энэ яг надад зориулчлаа шүү. За, аав нь цагаан тэмээд бичсэн юм уу? Үгүй. За, аав нь цагаан тэмээд овгийн Гэлэгрэнчин гэдэг лам хүн байсан. Тийм ч учраас нэр нь хүртэл юм онцгой содон байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм байна. Гарын уртай, зураг зурдаг, сэлбэр хийдэг хүн байсан. Дорногой аймгийн Далан жаргалын сумын уугуул хүн гэсэн үг. За тэгээд мэдээж нөгөө лам байсан, нэртэй лам хүн байсан учраас нөгөө 1937-оос 1939 оны хилмигдэлтийн үед хилмигдэлтэнд бас ороод шоронд сууж исэн ийм хүн. За. Яалагдэлж байхдаа нөгөө бас ийм яриа идэм байлээ. Нөгөө ногоон нүдэнд лам гэд ирдэг штеп. Ногоон нүдэнд ламтай хамт ингээд ажиллаж мэжилдэг. Хамтдаа яал идчихсэн гэж. Ер нь тэгжил байсан л байгаа л да тий. Ээж нь бас хүүдээ ярьжсэн юм домог нь бас байд юм байлээ. Ээж нь бас нэлээд сэхэтэн ер нь бол тухайн үедээ дээгүүр
боловсралтай ийм хүн байсан. Зөв. Хоёр талаасаа ер нь шашны талаас ч тэр аав нь маш их боловсралтай гарын дүүтэй, ээж нь ч гэсэндээ бас боловсралаар бол тухайн үедээ нэлээд толгой зөгчсөн хүн байгаа байхгүй. Тухайн үед ер нь яг эрдэм ном юутай холилдог байсан хүмүүсийн тоонд бол лам нар бол тэргүүлдэг шүү дээ байсан шүү дээ тухайн үед олон хилмэлтэй янз бүрийн уншиж чинь тий. Аав нь 1943 онд Чанамыг 7 настай байхад нь сүрье өвчнөөр нас орж исэн. 38 та. Тэгэхээр чинь аав нь шүү дээ. Аав нь шүү дээ. За аав бурхны ном талаасаа мэдээж ээж нь бол боловсрал талаасаа энэ хүнд асар их зүйлийг өгч ирсэн. Гэтэ энэ хүн чинь бас дундаа ингээд шороо оронд ороо явчихад байгаа байхгүй юу? Тиймээс Чанамтай байсан хугацаа нь бол маш цөөхөн. За цаашлаад ярьж үгүй. Чанам эцэг гэхээсээ дөрвүүлээ нэг ах, хоёр эмэгтэй дүүтэй. Их хожуу хүүхдүүдтэй болсон хүн биш үү те? Аав нь бол За аав нь хилмигдүүлэлт дээр шоронд сууж агаад 1941 онд гэртээ ирсэн юм байна. Эрэхтээ шоронд болол сүрээ тусаад би энэ маш муу ирсэн. Тэгээ үүнээс хойш нэг удаагүй юм байна л да. Чанмиг 2 настай байхад нь баригдаж аваад 3 жил болоод Чанмиг 5 настай байхад нь буцаад гэртээ ирсэн гэсэн үг. Түүнээс хойшоо 7 настай гэдэг чинь 2 жил хамт байсан гэсэн үг байхгүй юу? Тэгээ 7 насад нь өвчнөр өнгөрсөн. Аавыгаа санагалзан 38 та амшүүлгээ бол бичиж ирсэн. Гэхдээ энэ шүлэг маш хожоо төржсэн. Тийм. Одоо 40 оны тухай ярьж байхад 70 онд бүтээгдсэн шүү дээ тийм. Энэ шүлэг маань бүтээгдсэн. 30 жилийн дараа бүтээгдсэн биш. Хоёрхан мэдээж 7 настай хүүхэд бол тэгж яахгүй л ахал та. Тийм байна. Хоёрхан жил яг нөгөө 2 настайд нь явсан учраас сайн мэдгүй байгаа шүү дээ. Гэхдээ 5 настайд нь ирсэн учраас ухаан орцсон байхад нь ирсэн учраас маш их зүйлийг мэдчихэж байгаа. Байж гараа. Тэгэхээр чинь хөөе тоог нь бодоод үзэхээр Чанам өөрөө 38 таа бичсэн юм шүү дээ. Шүлгийг. Бараг өөрөө 38 таа бичсэн биш шүү дээ. Тийм байх шиггүй шүү. За би зөв таасан уу юу? Одоо 77 онд бичигдсэн тий? Тийм 77 онд бичигдсэн. Аав нь 47 онд өнгөрсөн гэхэр чинь өөрөө яг аав нь бол 1936 оны хүн шүү дээ. Тийм 36 оны хүн. За бүр тоо бодоод тэр. Тэгэхээр яг 38 та болсон. 39 хацаал юм байна. Тий. Яг л юм байна. Яг өнгөрөхийнхэн бас өмнөхөн гэсэн үг шүү. За тэгээд 2 настай яваад 3 жил болж буцаж ирээд 5 настай байхад нь гарч ирээд за тэгээд 7 настай байхад нь аав нь бол өвчнөр өнгөрчөөд нь штэ. 2хан жил хамт байхдаа аав нь маш их зүйлийг хүүдээ сургаж ирсэн гинэ. Одоогоор бол одооны хүүхдүүдийн хэллэгээр нөө рол модель гэл ингээл байдаг штэ. Би энэ хүнийг шүтэж өссөн. Энэ хүн л миний шүтэн гэдэг бол Чанмын хувьд аав нь тийм шүтэн байсан. Тэгэл л дээ. 2хан жил ухаан орсноос нь хойш 2хан жил хамт байсан ч гэсэндээ бүр аавынх нь хэлсэн үг аавынх нь гээд баг хэрхэн яаж амьсгалж ийснийг нь хүртэл дуурайдаг. Тийгэж аавыгаа хүндэлж хайрладаг байсан гэсэн үг. Аав нь хүүдээ зураг, сэлбэр хийх, бичиг үсгийн дүртэй болгоод зогсохгүй үлгэр домог, эртний түүх, ардын аман зохиол дуртай болгосон ийм гайхамшигтай эхлэлийг тавьсан хүн болвол аав найсан гэсэн үг. Хамгийн том нөлөөлөгч нь бол аав найсан гэж өөрөө бол ярьдаг. Тэгээ аавыгаа дуурайгаад аав лам байсан. Тэгээ аавыгаа дуурайгаад янз бүрийн үзэж хардаг байсан ч гэж ярьдсан байлээ. За. Бүр элдв янз юмд бас элдвтэй байж тээ. Элдвтэй. Маш олон зүйлд элдвтэй ийм хүн байсан. Тэгээд үздэг, хардаг, хүн амьтанд адам малын олжигдаг ч гэдэг юм уу. Ерөөсөө л одоо ном эрдмийн яг л тухайн үеийнхаа аавынхаа өөр дүр нь байх нь шүү дээ. Ингээл замаар нь явж байгаа л хүн гэсэн. Тийм. Тэгээ аавда 1977 оны 12 дугаар сарын 1-ний өдөр энэхүү шүлгийг олол бичиж үлдээж исэн. Мөн үүнээс гадна аавда зориулаад аав бидэн хоёр гэдээ бас найруулгыг бичиж үлдээсэн. Тэгээ энэ нь бол бас урт. Гэхдээ аавыгаа төсөөлөөд ингээд битсэн мөр бүрт нь амьд ийм бас зүйл байд юм а. Тэгэхээр одоо Чанамын аавда зориулсан 38 настай байхдаа ертөнцийн мөнх бүсийг үнэхээр залуудаа үзүүлсэн ч хүүдээ гэр бүлдээ ямар том хөрөнгө оруулалтыг ямар том өвийг үлдээгээд явсан тэр эрхэм хүндээ зориулаад хожмоо өөрөө өнгөрөхөөс ердөө 2 жилийн өмнө гэсэн үг байхгүй юу? 79 онд өөрөө өнгөрсөн шүү дээ. Тэгэхээр өөрөө өнгөрөхөөс 2 жилийн өмнө энэхүү шүлгийг бичиж үлдээж исэн. Тэгэхээр энэ 38 та аав гэдэг шүлгийг нь одоо хамтдаа сонсож үзье. Энд ямар ч засвар ороогүйгээр дуунд ашиглагдсан гэсэн үг. Чанамын шүлгээр бичигдсэн маш олон дуунууд байдаг. Одоо бид хэрэгэлдэг, бид одоо дуулдаг маш олон дуунууд байдаг шүү. Тэгэхээр нөгөө шүлгийг нь бичсэн хүн Чанам гэдгийг мэдхгүйгээр хүмүүс дуулж гээд ам дамжиж яригддаг гэсэн үг байхгүй юу? За ингээд шүлгийг нь сонсцгоё. За тэгээ.
38-тай аав минь амьд сэрүүн зүрх шиг гуниг баяраа дэрэгдэн амсаж өссөн голомт минь. Тунарч хөхрөх утааны үнэр нь нэг л өөр. Тулган доогоор шилээсэн үнссэн хүртэл ондоо. Ам бүлдээ хомсхон хоол нь нэг л амттайхан. Ахтаа шоглуулж уйлсан нулимс хүртэл аятайхан. Бурхан баг насны минь буурал ганцхан диваажин. Буургар талын дундах бууц минь тэр байна. Жаахан тэр бууцсан дээр жаргалаан орхиж зовлонгоо үрээд илчилгүй холын замд би ганцаар гарч билээ. 1977 оны 12 дугаар сарын 1-нд Ямар айн хөт юм бэ те. Одоо ингэ сонссон чинь. Гэтэ энэ дуу би ганцаар үлдчихвлээ гэдэг чинь одоо. 38-тай аавда зориулсан гэхээсээ илүү 38-тай ааваа ингээд алдаад үлдсэн тэр хүүдээ зориул. Тэр хүүгийн мэдрэмжийг харуулсан дуу байгаа. Тийм байна. Яг тийм биш үү. Миний дивааж нь надаас ингээд яваад өглөө. Явчлаа тий. Би одоо ганцаараа үлдлээ. Зовлон зүдгүүр бүх юмаа өөрөө үрээд одоо үлдлээ гэж штэ. Эсцэн. Шархирж шүү. Нороо мороо хүүт тааж шүү. Бараг бас ингэдэг гэж хэлээ л дээ. Нэг эцэг хүн хүүхдийнхаа хүүгүүдийнхаа одоо яг чин зүрхнээсээ баярладаг. Өөрөөс нь илүү гарах үед чин зүрхнээсээ баярлж чадах цоор ганц эр хүн бол чиний аавчин байдаг юм аа гэдэг л үг юм бэлээ л дээ. Тэрийг сүүлд сонсоод бас л сонирн болж исэн. Яг энэ ч дахиж яг тэр бодогдож байна. Гэт аавыгаа алдсан эр хүн нэг сонин юм алдчихдаг байхгүй юу, нэг юм юугаач юмдээ нэг юм алдчихтий. Сүнсээ гэж хэлж байгаа арай болохгүй л да. Гэхдээ нэг юм мэдрэмж нэг юм дутуу үлдчихдэг байхгүй нэг юм. Айгүй. Тэрийг одоо юу гэж тайлбарлах юм мэдэхгүй. Яг тэр бол үнэртэж чинь энэ шүлгнээс. Сонин юм бэ яасан. Яруу найрагч ая зохиогчдын нөгөө түүхийг ярьж яхад наа шүлгэн дотор чинь аян байсан юм шүү. Наа шүлгэн дотор чинь л аян бэн штэ гэж яригддаг штэ. Тэгэхээр 38-тай аав шүлгийн маань дотор нь ингээ аян ас яваад байгаа. Шүлгийг уншихлаар аян аялагдах хэмжээний ийм одоо амьтай шүлэг гэж хэлж болохоор гэсэн үг байхгүй юу? 2003 оноос хойш 3 бүдүүн ер нь бол 3 бүдүүн хамтлагийн дуулснаар хүмүүс нэлээд сайн мэддэг л дээ. Тэгээ дуучин Бямба дэлгэрийн дуулсан хөлбөр нь ч гэсэндээ их айтайхан тааламжтай байдэн шүү. За тэгээ 3 бүдүүн хамтлагийн хувьд гэвэл 2003 оноос хойш уран бүтээлээ хийж эхэлсэн ч гэсэндээ тэднийг ер нь уран бүтээлийн оргил замд нь аваачсан дуу болвол яг хараагүй 38-тай аав гэдэг энэ дуу байдаг. Йоо, энэ гэхдээ ямар амар хөвгтэй юм бэ бодсон чинь 7 настай хүүхдийн тухай өөрөө ингэ бичиж байгаа шүү дээ. Одоо тухайн үед бол тэр хүүхд бол одоо яг энэ мэдрэмжээ яаж мэдэрч яснаас ойлгохгүй байгаа шүү дээ. Тэгсэн чинь хараа энэ үг нөгөө жаргалаа орхиж зовлонгоо үрээд илчилгүй хоолын занд би ганцаар гарч билээ гэж өөрийнхөө тухай мэдгэхээс амар хэлсэн юм байна. Одоо ингэ харсан чинь. Гэхдээ дууных нь утгыг нөгөө юу гэлээ? Чиний энэ түүхэндийн айгу гоё юм нэг байгаа байхгүй юу? Дууных нь утгыг ингээд сонсож чаад мэдчихээр шүлгээ нь дуу нэгэд өөр бууж байгаа байхгүй шал өөр бууж байгаа байхгүй. Ягаад ч нэг үгийг боддгүй юм бэ? Аян сонсоолны гоё баясаал те 38 аавын тухай дуу гэж бодолсон чинь. Яста бүр ямар өөр юм бэ? Өөр буулаа шүү. Би Чанамын аавда бичсэн шүлгийг авчирсан байхгүй юу? Гэхдээ маш урт. За. Маш урт. Гэтэ эхнээс нь би яг нэг хэсгийг хүргэж өгье л доо. Аав бидэн хоёр. Нэрийг минь хайрлсан хүн аав. За. Нэгэн биеийг минь заяасан хүн аав. Нээгдэж амжаагүй өргөст цэцгийг орхиод нин эрт явсан миний аав. Цанид номын тарнийн үсгээр цаст гимлайг давуулан авчирсан хүн бүхэнд байдаггүй нэрийг баруун чихэнд минь цэрэн соднон бус гэлэг рэнчнээс хэлж өгсөн юм гэсэ. Сар жилүүд тэр үеэс хойш улирсаар сахал ургаж би 30 намрыг үтжээ. Эргэж бодоход миний багнаас ирэм бараан болоод уйдгар гуниг ихтэй. Илчилгүй нүүдлийн зэрэглээд зам дээр эрт үнчирч орой бойчсон байна. Аав минь хөөрхийн аав минь амьдрал хэмээх сархтын алтанхан аягийг та арай эрт хөмөрчтэй. Эрт намайг орхиж ээжийг дүү нарыг минь орхиж
Идэвгүй би орхисон настай чин жицүү болоод ил зэрэмдэг шүлхийг хэлэхэд сунаа. Алаг үрийн элэг өврөлсөн болохоор аавда би игэлгүй хайртай билээ. Анх үзсэн ертөнц минь 30 хэдэн он болохоор аав бид хоёр нэгэн гэрт багтсангүй. Эрхэлж суусан чулуун тоглоом дээрээс минь эцэг бидэн хоёр тишээ явсан юм. Эргэж тэр хүнч харсангүй, эргэж би ч харсангүй. Эргэж сүүлд харахад тэр хүн алга байлаа. Өмнөх үедээ би өстөөж төрсөн юм уу? Сэлгэж үлдэх үеийнхэндээ аав минь сэтгэл дундуурч байсан юм уу? Нарийн эмийг нь би ч залхуугүй сүтгэж, намайг эцэг минь ч залхуугүй шийтгэж. Эцсийн эцэст цэрэг суран бүсний эрт цунгийн зузаан хавдрууд үлдээгээд энэ биеийг минь долоохон насан дунд ээж дүү нарыг минь олоохон гачаал дунд их орноо дэлхийн дайны сүүдэр дунд 37хон насандаа орхисон. Тэр хүнийг байхад ач гавьяаг нь мэдсэнгүй. Тэр шааж бараг үзэн ятгаад бэлэн байсан. Тэнэг дуулуургүй балчир нас минь. Аавыг амьсгаа хураасан 1943 оны гантаа намар алс өрн зүгт Курскийн их тулдаанд ажилчин тариачны хөхөд аривчуудын ган болд хуйг хутгалдаж азаа бурал Европ нойр хоолгүй чичирж яхад арай эртэж хугацаанд дууссан юм адаар тэнэгхэн балчир нас минь уу. Тэр хүнийг явчаар ач гавьяаг нь би ч ойлгосон юм. Бишин ч ойлгосон юм. Тэнгүүд нь амьд үлдэж цэцэн нь явчих юм да гэж амьд нь хэрэлдэж муулж явсан хүн алгаараа нүдэ харцсан гэдэг. Алган дээр нь арваан өрн чинээ доглон нулимс байсан ч юм уу, байгаагүй ч юм уу, бүү мэд. Байсан л байх болтугай. Харин тэр хүнийг явчаар ханад гэрийн минь хоймор тал харлан хонхоог шиг болсон юм. Айл хот даяар тэр хүний аргилдуухан дуун өгүүлэгдэж айл хотлоороо өнчрөх шиг болсон юм. Хээрийн бэлчээр сумын нутаг хээр морин дээр хилтгий дүүхэн суусан тэр хүнээр дутаж хэсэгтээ өвөл болж өгөхгүй удаж мэгдрэхтээ минэрсэн тэнгэр манарсан газар хоёр мэгшин гиншин орлох шиг мэчин жилийн их зууд болсон юм. Байгаль хэмээх догшин эцэг баллуура балларын зуршил баячуудын оммог дээрэнгүү зан хоттой малыг нь 200 сая хүрэг гэсэн тушаалтай хамт арчаад өнгөрсөн юм. Адилхан дааруулж, адилхан үлсүүлж, алсын энэ нийгэмд журамд овоод өхүүлж өгсөн юм. Олон хүний омгийг нь дарж өгсөн юм. Хүнийг муу хэлэх нь бус би ч гэсэн хүүхэд ахта олон удаа аавыгаа уурлуулсан. Одоо 30 жилийн хойно магтаж сууна. Хаач гэсэн, хизээч гэсэн, хэнийгч гэсэн амьд нь харааж, хавчиж, хардаж, хазаалгаж, хажуу бөөрнөөс нь өр хонгоноос нь улнаас нь ухаж ухчаад өгөхээр нь үрд садаа болохооргүй болохоор нь өөрөөс нь урдж талхыг нь нэдэж шатхааргүй болохоор нь өргөн олонд арай дөмгүүр харагдахааргүй болохоор нь ганц үгээр хэлбэл магтаал гарцгүй болсон цагт гайж болохгүй, нэмэрч болохгүй болсон цагт гашуудаж газар хотоодол магтдсан байна. Үгүй. Өгсөн хүнд нэхэн олгох үнгүй алдар, үнгүй магтаал хэрэггүй. Үнэн л хэрэгтэй. Хүнийг хэнийгч гэсэн өгөхээр нь хургшив шиг авсыг нь уухгүй л байвал болоо. Чадaltaй нь бол амьдтан довтлон нэз. Чадалгүй бол хохин. Авсаа тоноолсон тэр сахалт хүн шиг аав минь тийм том гавьяатан биш. Амьтанд хал болгүй арт хүн байсан юм. Хооронд маань яс хайсан тэр цагийн үеийн хол явахгүй мунхруулал арилж хожуу би аавыгаа ойлгож хосхоо өрөвдсөн юм. Аав минь эгэл нэгэн боловч ааваас цааших бүх үеийг харах аргагүй миний цонх тэр хүн билээ. Тэр хүнээр би 20 дугаар зууны ихэнх үеийг харж, тэр хүнээр би 19 дугаар зууныг харж, тэмцэл, цөхрөл, амар санаа, чингүн чавыг харж, Тэнүүн говийн ухаантан равжаах бүтгдийг харж, Тэмүүжин, Атил, Эртний дорн техник харж, Тэв дэлхийнхээ үсэн бурал эрнийг харж, хүн төрлөختнийг хүүхэд үедээ ойлгоно. Яй. Яг энэ шүлгэний дуусан хувилбар нь 38 таа байх нь шүү дээ. Яа, өстө бас нэрэ.
Би ч бэлдээд ороод ирсэн. Би чамаг хэрэг хизээ гарах гэдэг хүлээгдсэн харин. Бэлдээд ороод ирсэн. Тэг үнэхээр гоё бичих юм аа бас. Үнэхээр гоё бичих юм. Тэр нөгөө хуучин цагийн холбоосыг ааваараа дүрсэлт юм байна гэдэг. Гэтэ бас өрөвдмөр юм те. Аав нь бас нэг юм улс төрийн юм балер юмны бас нэг юм юг амсаад өнгөрцөн гэд бодохоор өөрөө яг тэрийг бүр бас өөрийн биеэр туулаад явцсан гэхээр амар харамсмаар байгаа байхгүй нэг талаараа. Хамгийн сүүлийн мөрт байгаа байхгүй юу? Сүүлийн мөртүүдийн нэг хэсэг нь аргагүй миний цонх тэр хүн билээ гэд. Тэр хүнээр дамжуулаад ертөнцийг аль үжээ харсан байсан байгаа байхгүй юу? Тий. Тэр хүнээр дамжуулаад би юу хийхээ мэдсэн байсан байгаа байхгүй. Тэгэхээр аав хүн гэдэг хүүхэдтэй тийм том нөлөөлөгч байдаг. Үний юм блэ. Миний гიშгэх замаар үрсмэн гიშгэх болохоор зөвл гიშгч юмсан да гэж хүртэл ярьд юм байлээ. Тийм учраас яг аргагүй аав хүн алдаа гарах хэрэггүй амьдрдаг бах. Алдсан ч онцсон ч гэхдээ хүүхдүүдийн хувьд бол хамгийн супер нөлөөлөгч хэвээрэл байд юм байна. Тэг ялангуяа нэг хуучин цагт бол ингээд нөгөө хөөх юм яг хөдөө байгаа айлууд бол яг л ийм л байсан байгаа шүү дээ тий. Яг аав нь л үлгэрэл болдог эр хүний ямар байх ёстой юм ер нь юу хийж сурсан байх ёстой юм наацхийн юм амьдралын юм жижигхэн зүйлсүүдийг хүртэл ингээд гар доорох зүйлсүүдийг хүртэл аюу зааж өгдөг тий. Яг л ийм цаг үеуд байсан. Яг тэр одоо би ягаад ч зүгээр яг тэр цаг үеийг ингээд нэг юм бяцхан гэд хүсэж байгаа байхгүй нэг юм гоё. Тэнгүүд одоо цаг үед чинь ааваас нь илүү нөлөөлөх юмнууд ус эргэн тойронд бий болцсон. Тэнгүүд аавууд илүү амбицтай баймаар байхгүй одоо бол. Жохон гэдэг би нөлөөлөх ёстой гэж ингэж бүр ухаарад те. Жохон өөрийгөө ингэж жохон төлөвч мүлгээд те. Одоо би ингэж зоргоороо байгаад иж болохгүй болцоод болцсон нийгэм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүүхдээ илүү сайн хүмүүжүүлэхийн тулд хүүхэддээ нэг юм гоё юм үлдээмээр байгаа байхгүй. Ийм жохон амбицлэг баймаар аавуудаа. Эрүүл мэндэ бодмоор байна. Нөгөө нэг ярьдаг юм л да. Үгүй нэг улиг болтол ярьдаг юм шиг хэрнээ. Тэг ярихаас л өөр арга. Ярихаас өөр аргагүй байхгүй. Одоо ингээл аавуудыг харахаар хөөх юм яг тийм. Айгүй хэрт өнгөрцгөөцсөн. Тэгээд яг хоо Чанамгуан одоо Apple бүр яг төрийн энэ одоо хавчлага юуны бас үр дүнд гай барцтаар одоо бас ингээд тухайн үед энэ сүрэмрээ чинь тийм амархан илаар шиг гэдэг өвчин байгаагүй. Тийм угаасаа шоронд орсон болгон сүрээ тусдаг байсан. Тийм тэгэл тэрийгээ даахгүй өнгөрдөг байсан л үе байгаа байхгүй. Тэр үеийн шоронгийн нөхцөл байдал ямар байсан байх вэ те? Үүнээс хойш дараа нь Чанам ч гэсэндээ сүрээ тусаад тэр нь хүндэрсээр байгаад юу өнгөрсөн байхгүй юу? Тийм тэгээ дараа өөрөө бас шорон моронгор маш их явсан те. Тэгээд тий шоронгоор явж исэн. Өөрөө ч гэсэндээ яг ингээд нэг харсан зүйл нь өөр байгаад байсан. Тий. Яг амьдрал нь унаж босож алдаа оноотой бүхэл зүйл ингэж явж исэн баг. Гэхдээ яг харсан зүйл нь хизээч өөрчлөгдөөгүй чигч шулуун байсан учраас түүнийг унаж босоход нь маш их нөлөөлж исэн. Чанам болохоор 3 охинтой юм байлээ. Оо тийм үү. Тий. 3 хүнээс 3 охинтой юм байлээ. Хамгийн сүүлийн нэг ер нь ингээд хайлтуудыг хараад үзэхэд хамгийн сүүл төрсэн отгоо охин гэсэн үг. Отгоо охиныхон хувьд аавынхан ингээд нөгөө нэг номнуудаар ингээд нэрмжит нэг жижигхэн номын мухлаг нээсэн байлээ. Оо за. Хаана гэдгийг нь байршлыг нь сайн харж чадаагүй. Тэгээд тэнд аавынхан хуучны номнууд нь за тэгээд аавынхан шүлэг яруу найраг нь найраглууд нь аавынхан биччихсэн тийм зүйлүүд нь байд юм байна. Мэдээж нөгөө Чанамын үд сан гэж байгаа штэ тий. Үд сан болвол оо тийм лөө. Тийм Чанамын нэрмжит бүтээлийг нь хамгаалдаг үд сан гэж байдаг байхгүй юу? Үр хүүхдүүд нь биш тэр үд сан хамгаалдаг. Болж штэ тий. Үд сан энэ бүтээлүүдийг нь түмэнд хүргэж ингэж явдгаа гэсэн үг. Тэгээ энэ жилийн хувьд гэх юм бол бас онцгой жил болж байгаа. Энэ жилийн хувьд манай нэрт яруу найрагч Чанамын мэндэлсний 90 жилийн ой тохиож байгаа. Оо за. Нүгнэр тийм биш тий. 90 жилийн ой 36 онд төрсөн. Тэгэхээр 90 жилийн ой тохиож байгаа. 90 жилийн ойтой нь холбогдуулаад үд сангаас бас маш олон зүйлүүдийг хийж байгаа юм байлээ, хэрэгжүүлж байгаа юм байлээ. Түүнийг нас харсан, үзсэн. Тэгээд тэр дунд миний дууны түүх ярьдаг түүхэнд болон дээр яг харахгүй 38 таав гэл орж ирсэн. Маш олон дуу байсан. Бидний мэддэг. Гэхдээ хамгийн түрүүнд 38 таав байж байгаа бидний мэддэг олон дуу байсан. Аха.
Тийм үү. Дараа дараагийнхаараа яри төгөөл. Чи нэгийг зүгээр л хэлдэ. Хэлэхгүй. Тийм үү. Тий. Хаймаар сарагддаг гараад хайна гэсэн. Хайгаарай. Нэрээ хайгаарай. Маш олон дуунууд байгаа шүү. Би дуунуудын шүлгүүдийг бичижсэн. Яг бичсэн л байх л да харахгүй бодоод үзэхээр шүлгч хүн шүү дээ. Тийм шүлгийг бичээд тэр хүний шүлгийг дуу болгож амьдруулсан байгаа даа. Тийм байна, тийм байна. Тэгээд хамгийн гол нь энэхүү уран бүтээлийн хувьд дахиад ч олон жил наслах байх. Тийм байх. Дахиад олон жил байх байх. Энэ араа Гарамгагийн асуулт надад ч гэсэн төрөөл юм л да. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжгүй тийм цаг үед яаж шүлгээ олонд хүргэж чаддаг байсан байна л гэж. Өстөө үнэ тий. Яг түүхийн яриад ингээд цаашаад явах юм бол мэдээж нөгөө тэр хүний амьдралаар ингээд сэдвчлээ цаашлаад ингээд явна штэ. Тэгээ энэ хүн маань нөгөө аав нь ингээд баригдаад ингэж байгаа. Тэгэнгүүт тэр үед ингээд дараа нь ингээд ээж нь аав нь өнгөрснийхэн дараа хүмүүнд өргүүлж мөргүүлэгч гэдэг юм ингээд янз янзын юмнууд бас ингээд болж ирсэн юм байлээ. Их хадрамаатай. Тэгээ тэр үед чинь нөгөө нэг захилгаан байхгүй, биендээ ингээд бичих юм байхгүй. Тэгээ дээрэс нь заавалчгүй шүлгийг ингээд шалгадаг байсан шүү дээ. Энэ шүлгийг нийтлэхгүй гэж. Тэгэл тэгэнгүүт чонмын шүлгийг нийтлэхгүй. Улс төрсөн гэдэг байгаа тий. Улс төрийн эсрэг байна. Тий. За тэгээд ингээд эсрэг зүйл хийж байна. Гэхдээ ингээд төрийн эсрэг зүйл хийж байна гэд. Гэхдээ түүнийг нь ам дамжин хүмүүс цээжилж ингээд уншиж ингэж явж түүнээс нь болоод шоронд орж исэн байхгүй. Харин тий. Гэхдээ тэгэд боддоо ингэсэн байгаа байхгүй юу? Яг миний зүгээр таамаг хар ухаанаар бодоод үзэхээр чономгоо ааваасаа айгүйх нөлөөлөл айгүйх юм хуучны түүх мөхүүдийг айгүйх сонссон учраас мань хүнд одоо энэ байгаа амьдарж байгаа нийгэм нь ингээд буруу байгаа нь ингээд маш тодорхой харагдаад байгаа байхгүй юу? Маш буруу нь ингээд тодорхой байгаа учраас ингээд энэний эсрэг ингээд айгүйх юм хилээд байгаа байхгүй юу? Яриад ингээд тэмцээд ч юм уу тий өөрийнхөө арга барилаар ингээд үзээд байгаа байхгүй юу? Яхаар байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг одоо яг сэдвээс жоохон халих гээд байгаа юм шиг мөртлөө энд холбоотой шүү. Бүгжний эзэнгийн кинон дэр нөө Фродогийн найз Сэм Фродо хоёр ингээд бүр ингээ аялаа дуусгаад ингээд бүгж мөгжөө шатаагаад кино дуустдаг байхгүй юу? Дуусахтаа ингээд нэг Гандалф тэр хоёрыг нутагт нь авчирч орхиод за ингээд аз жаргалтай сайхан амьдраараа үлдээгээ явдаг байхгүй юу? Тэгшин нөгөө хоёр чинь нэг хэсэг хугацаанд ингээ хамт ингээ зүгээр ингээл амьдрдаг байхгүй юу? Нутагтаа нэг хоббитуудынхаа нутагт. Тэгж жагаад яг кино дуусахад нөгөө хоёр чинь амьдрахаа болдог байхгүй юу? Тэр ингээд хоббитойгоо нутагт амьдарч чадахгүй юм байна гэд. Тэгээ Гандалф төсөлд гаргаад тэр хоёр ингээд үрд мөнхийн улс руу явдаг байхгүй. Тэгээ яагаад тэгсэн гэхээр нөгөө хоёр чинь хоорондоо ингээд завин дээр суугаа явж байхдаа хэлдэг. Нэгэнт ингээд үүнээс илүү агууг холоод харчхаар энгийн амьдрал утгагүй болчтой юм байна гэд. Амьдрч чадгаа болчтой юм байна гэд. Тэгэхээр хараа би яг адилхан юм мэдрээд байгаа байхгүй. Чойномгоо ингээд те сурсан мэдсэн ингээд те оюун ухааны хувьд ингээд тэр ертөнцид амьдрч чадгаа болчихж байгаа байхгүй. Одоо яаж ийм ертөнцид хүн амьдэрдэг байна гэх те. Тийм учраас энэ хүнд амиа алдах эсвэл одоо нэр төр нь гутаагдах те ямар нэгэн байдлаар хэл сэргэх мүтгэгдэх бол сонирм биш байгаа. Маш их хавчигдаж нилээн юм болж иж бас өнгөрсөн байсан. Тэгээ аавда зориулсан аавтер шүлгэн дээр ийм гарч ирж байгаа байхгүй юу? Гайж болохгүй, нэмэрч болохгүй болсон цагт гашуудаж газар хотоод л магтдсан байна. Үгүй. Өгсөн хүнд нэхэн олгох үнгүй алдар, үнгүй магтаал хэрэггүй. Үнэн л хэрэгтэй гэжсэн. Гэсэн чин 1979 онд Чонимиг өнгөрчөөд байгаа штэ. Түүнээс хойш 1990 онд Монгол улсын төрийн шагналыг нэхэн олгосон гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ шүлгэн дээр тэгж байгаа штэ. Өгснийх нь хойно. Харин тий. Үнгүй алдраар яах юм бэ? Бараг өөрөө зүгэнцэн тий. Тий. Зүгээр үннээрээ л бай гэж байгаа байхгүй. Амар. Яг 90 он чи юу лээ? Ардчлал дөнгөж гараад гэсэн үг байхгүй юу? Тэгэнгүүтэл өгсөн. Яг логикгүй бодоод үзэхээр аргагүй юм байна л да. Ардчлалын 1 номерын үнэмлэх ба штэ. 1-р номерын үнэмлэх нь Чонимын нэрээр өгд юм бэлээ. Тийм үү? Ринчний Чоним. Хөөрхийн тий. Ардчлалын эзэд байгаа штэ. Одоо үнэмлэхээ аваад 1 2 3 4 гэл ингээл номерлол явж байгаа. Тэгэхээр Ринчний Чоним 1 номер дээр нь байдаг. Яг нөгөө нэг дурсгалдан зориулаад өгсөн гэсэн үг үү? Яагаад гэвэл энэ хүний бичижсэн шүлэг нь өөрөө ардчлалыг авчирж исэн байхгүй юу? Тэгин. Социализмыг халъя. Бид одоо монголчууд яг ингээ өөрсдийнхоороо байх ёстой штэ. Та нар ингээд хин нэг нь толгоогоо ухуулаад байна штэ гэдэг шүлэг айгүй их бичижсэн штэ. Бид чинь түүхээ мэдэхгүй тэгсэн ирнэ эзэн Чингис хааныхын талаар ярьж чадахгүй юм хүмүүс ээ штэ. Эзэн Чингис хааныхын талаар мэдэхгүй. Тэгсэн ирнэ тэнд байгаа гадаад нэртэй хүний талаар маш сайн мэддэг. Та нарт түүхээ мэдээч гэдэг ийм шүлэг, найраглуудыг маш олон бичижсэн, өгүүлбэрүүдийг жүжигийг бичижсэн юм байхгүй. Тэгэхээр энэ нь юу вэ гэхээр ингэж ярьд юм байлээ судлаачдын хувьд
эдгээр шүлэг, найраглал, жүжгүүд хэвлэгдэж гараагүй дам ярианууд бүгд ардчлалыг хийх зориг өгсөн. Тийм учраас ардчлалын номер 1 хүнээр нь Ринчны чойны мэдчихдэг. Одоо надад нэг юм ингээд бодхоор л яс ангинжин л да. Одоо хоёлаа ингээ яриа сухад бол амархан биш үү? Яг тэгэхээр бидний ардчилсан нийгэм. Тэр үед ярьж чадахгүй. Одоо бол хэцүү байдал тийм гоё биш байна л да. Гэхдээ бид нэг үеийг бодоход шал өөр төвшөнд очсон. Тэр үе тараа яаж энэ хүн бүх хүн за социализм бол одоо ингээд дараагийн зам юм байна гэдэг итгэцэн баг бүхэн штэ. За 90% гэ бод. 90% тэгээ бодсон байхад тэр донд үгүй та нар ч одоо тий бид нар түүхээсээ эсрэг зүгрүү яваад штэ гэдэг ийм юм ярьж чадсан хүн гэхээр наад ингээд зүрхэн шар хурж штэ ингээд айж штэ баг өмнөөс нь ямар аимшигдаггүй зөрөгтэй тий. Яг ингээд сурцсан юм л байна л да ягарахгүй олоод харцсан. Яруу найрагчд болохоор нөгөө дээгүүр тушаалтнуудаа таалагдах гэж одоо дарга зэрэгээ ингээд нөгөө пилдагдаж ч гэдэг юм уу одооны ярианаар бол пилдаг гэл ингээд яаж штэ. Тэгэл гой сайхнаар ингэж бичиж явуулаад тэр хүмүүс нь алдартай болоод тэгэл төрөөс нь мөнгө төгрөгөөгөл ингээд явдаг байсан юм байна л да. Манай хүн бол тийм байхгүй штэ. Айгүй хэцүү амьдрал туулсан юм байна. Тий нөгөө шүлэг мүлгэн болохгүй гээл ингээл дарлуулж марлуулдаг ч гэдэг юм уу янз янзын юмнууд хавчуулж байгаа. Одоо тэгээ ямар штэ энэ үед ч одоо. Маш яг хувь хүний хувьд тэр хүн ямар ч байж болно. Гэхдээ уран бүтээлийг нь хизэж үгүйсгэж болохгүй. Уран бүтээлч талаасаа, яруу найрагч талаасаа энэ хүнтэй болвол хинч бас үгүйсгэх хэрэггүй зүйлүүд өчнө олон байд юм билээ. Гэхдээ энэ хүн чинь зөвхөн яруу найрагч биш яагаад байгаа байхгүй. Уран зураач байгаад нь штэ бас баримл хийдэг. Тэгээд гарын урд үүтэй, сэтгэлгээний цар хүрээ ихтэй, бодож байгаа бодол нь хүртэл шал өөр, төсөөлж байгаа төсөөл нь хүртэл бүр дараагийн шатнд байгаа байхгүй юу? Хинч төсөөлөхөргүй зүйлийг төсөөлөд болгоно бүтэн гэж байгаа нь энэ өөр байгаа. Тэгээ Чойнмын зохиолууд одоо ингээ бүгд дийл болчиход байгаа штэ. Бүгд дийл болчиход байгаагаас хүмүүс тэгэж үздэг юм байлээ. Энэ хүн маань нөгөө ер нь л тэгэж ярьдаг л да. Тухайн үедээ нөгөө нэг төрөх ёсгүй газараа төрсэн хүн юм аа гэж ярьдаг гинэ. Тэгсэн нэг нэвтрүүлгийн хөтлөгч болохоор тэгэж хэлсэн байлээ. Энэ хүн төрөх ёсгүй газараа төрсэн бишээ. Харин ч зөв газараа төрсэн. Тэр хүн тэнд байсан учраас өнөөдрийн бид энд байгаамаа. Ер нь тийш дээ. Ер нь тийш шүү. Би бол тэрнтэй санал нийлж байна. Тэгэхээр энэ 10 хүн 10 одоо ийм байгаад байдаг штэ. 10 төмс байла. Нэг жоохон муутцсан төмс оруулаа гэж бодоход бусдаа нөлөөлөд бүгд ингээ муутцдаг штэ. Тэгвэл ингээд нэг хүн нөлөөлөгч нэг хүн дотор нь ороод ирлээ гэж бодоход тэр хүн бус хүмүүстэй нөлөөлнөдөө. Тэр нөлөөлнө гэдэг нь муугаарч сайнаарч шууд утгаараа бодит биелэлээ олдог зүйл л байгаа. Үзэл санааны нөлөөлөл гэдэг чинь асар хүчтэй юм байхгүй юу? Үүнтэй ижилхэн одоо манай Facebook дээр, Instagram дээр ч гэдэг юм уу, TikTok дээр ч гэдэг юм уу залуучуудын маань нөлөөлөл авч байгаа маш олон хүмүүс байгаа даа л да. Би өөрөө байна штэ гэл ингэж байна. Гэхдээ яа харахгүй нөлөөлөгч болоод олон хүн дагж байгаа нөхцөлд тэр хүн хийж байгаа зүйл нь бас нөлөөлөх үс хэмжээний байх ёстой болчиход байгаа байхгүй юу? Хүссэн хүсээгүй ачаа дараа ингээд нөгөө өөр дээрээ ингээд аваа явж байгаа. Одоо нөгөө 38 аав дээр гардаг шиг жаргалаа орхиж зовлонгоо өрөөд илчилгүй хоолын замд би ганцаар гарлаа гэдэг шиг тэгтээ тэргүй олонний анхаарал байхаа сонгоцсон болвол тэр хүн хүссэн хүсээгүй өөрийнхөө эрхчлөөтэй байдлыг орхиод хариуцлага гэдэг зүйлийг нуруундаа өрөөд бэ нү юм бэ нү те юм би ингээд ганцаар явчихж байгаа байхгүй. Одоо өчигдөр аягүй сонио үзэгдэл боллоо. Өчигдөр манай нэг их сургуулийн дөрвөн найз ингээд уулзж байгаа байхгүй дөрвөлээ. Тэгсэн чинь нэг юм юмны тухай ярьсан чинь бид дөрвөлөнд нь өөр бодол байгаа байхгүй нэг зүйлийн тухай. Тэгээ бид дөрөв ингээ ярьж сүүлд нь ингээд манай нэг тэжээс нэг дүү маань тэгж хэлж байна. Хүн ирнэх сони юм аа. Уул нь хамт нэг гараанаас эхэлсэн мөртлөө одоо ингээ дөрвөн өөр ингээд талбарт дөрвөн өөр юм үзэл бодолтой болцсон явж байгаа ч гэжтэй гэдэргээ тий. Тэгээд тэгэнгүүт яг бодож байгаа байхгүй би. Ер нь ингэдэм юм байна. Одоо Чойнмгоо тухайн үед одоо найз байсан л байлгүй дээ. Байсан. Манай найзууд маш их. Тийм, тэгэнгүүт араа тэр найзтай байх үедээ те би ганцаар гарч үлээ гэдэг шүлэглэл бичиж гин гэдэг чинь араа найзтай байсан ч үүрэх ёстой юм аа бол ир хүн ингээ ганцаар үрдэм байна л гэдэг бас нэг юм амар агуулга байгаа. За баярлалаа. Түүхэнд булангаараа бид яруу найрагч Чойном за ая зохиогч Чинбаяр нарын хамтын уран бүтээл гэж хэлэх нь бас хайшин ингэхтэй. Яа хараагүй хамтын уран бүтээл болоод бидний сонор чихийг, зүрхийг, сэтгэлийг мелаж байгаа. Түүхэнд маань ингээд дахин ингээд мартагдахааргүй дурсамжуудыг бүтээж байгаа. 38-тай аав хэмээх дууны түүх буюу яруу найрагч Чойнмын түүхийг энэ дууны шүлгийг хэрхэн яаж бичижсэн талаар хамтдаа ярилцлаа.
Энэхүү уран бүтээл 38 наснда ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн өөрийнхөө сонх болсон хайртай аавдаа зориулсан дуу байлаа. Ингээ бидэнтэй хамтдаа байсан сонсогч танд баярлалаа. Танд ч гэсэндээ нэг зүйлийг бодогдуулж хоёрыг тунгаалгасан болов уу гэж бодож байна. Энэ дууг та дахиад нэг сонсоод үзээрэй. Үг бүрэн намтай байгаа шүү. Яа энэ хоолоо молоо ч сөөж мөгөөд нь штэ энэ ч та. За ингээд яг одоо зүрхэн давалгаандаа хамтдаа нэгдэх цаг болсон байна. Зүрхэн давалгаандаа нэгдээд 7 хоногийн даваагаас баасан гараг Улаанбаатарын өглөөтэй хамтдаа байж байсанд баярлалаа гэд бидний зүгээс бяцхан бэлгийг бэлдэж байгаа. Энэ 7 хоногийн хувьд гэвэл ном өгөхөөр бэлдсэн байгаа. Тэгэхээр энэхүү номын эзэн болох боломжтой. Магадгүй Чойны минь намтраас сэдвлэн бүтээсэн номыг ч гэсэндээ та авч болно шүү. Тийш үү. Гэх мэтчлэн. За ингээд яг одоо 10 секунд зүрхэн давалгаандаа нэгдэцгээе. За ингээд зүрхээр давлгаалцгаая. Дэлхийн өнцөг булан бүр Монгол улсынхаа өнцөг булан бүрээс зүрхээ явуулаад өгөрье. Улбар шаар, бор, улаан, ягаан гэ янз янзын зүрхнүүд ирж ирж. Зүрхүүдийг сайхан манайхан хайр гамгүй. Цацгаад өгөө. Цацаад өг. Давлгаал. За баярлалаа. Зүрхэн давалгаандаа нэгдсэнд гялала. Ингээд дараагийн булан руугаа шилжихэд бэлэн боллоо. Тунгуудахгүй эргээд уулзцгаая. Их дэлхийн хаанигтай эсвэл яг бидний мэдих Монголд хизээ нэгэн цагт болсон сонирхолтой, хачирхалтай, бүр гайхмаар түүхүүд энд дурсагдлаа. Түүх энд. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг Гэр бүлийн радио. Надад нэг гой шүлэг байд юм аа. Дуу болгочвол гоё те. Биш наа ч одоо easy болсон шүү дээ хөө. Яаж? Юу доорой мигээр ороод болоо. Улаанбаатарын өглөөгийн до ре ми. За нөгөө нэг юутай холбоотой өнөөдрийн түүхэндийг манай заяа маань их гоё сэдвэр гоё дууны тухай ярьлаа. Дэрэн дээр нилээ хэдэн мессеж ирсэн юм аа. Тэрийг уншиж амжаагүй өнгөрцөн. Намайг төрхөөс 10 хоногийн өмнө битсэн шүлэг юмсан ч гэж манай туяагч маань битсэн. За шүлэг уншиж байхад бүр аяна аялагдаад байна гэж байна. За тэгсэн чинь Мина маань бас энийг төр баяр ахта. Энийг тусад нь бас нэг төрчих тий. За үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжгүй тийм цаг үед яаж шүлгээ олонд хүргэж чаддаг байсан байна. Яруу найрагч, тэмцэгч байсан байна гэсэн байна. За тэгээд бас Далхаа алтан намар маань маш гоё ялаа гэж утсан байна. За баярлалаа. Одоо тэгэхээр түрүүний Минагийн мэдчлэгийг хүргэчихье гэж бодож байна. Мэдчлэгийг хүргэхээс өмнө хоёлаа сэдв өгчий. Тэгээд сэдв өгчий. Сэдвээ манайхан санахгүй байж магадгүй. Дореми болон маань эхэлчлээ. Эхэлсэн явж байна. Дөнгөж эхэлж байна. Энэ өдрийн Дореми дээр цалин буулаа гэсэн сэдвээр хамтдаа дуу бүтээх болно. Тэгэхээр цалин буухаар танд төрдөг мэдрэмж, цалин буухаар одоо яадын юу одоо төсөөлөгддөг, юу хийдیں, юу хиймээр санагддیں ч юм уу тий. За 4 мөртүүдээ, 5 мөртүүдээ, 8 мөртүүд, 5 мөртүүд 4 мөрт 8 мөрт. За 16-г бол яах юм? Хамгийн дээд 8 мөртөл бидэнд дэлгээх боломжтой шүү заа юу. Комент хэсэгт Гэр бүлийн радио 104.5-ыг кириллээр Facebook дээр бичээд хайгаарай. Тэгвэл яг одоо дүрстэйгээр нэвтрүүлэг маань танд хүрж байгаа. Комент хэсэгт хамтдаа дуу бүтээх гэж байна. Бид таны битсэн шүлгээр дуу бүтээгддэг байгаа. Өнөөдрийн сэдэв бол цалин буулаа. За цалин буухад дургүй хүмүүс байхгүй дэлгүүдээ тий. Тийм штэ. За гой гой шүлэг ирэх байх гэж одоо би бол одоо бүгшин би бодож байна. Би цалин дургүй. Би цалин хизээ буудгийг мэддэггүй маа гол нь. Буудаг л юм шиг байна лээ. Нэг мэтгэл байдیں۔ Дансанд. Тий. Хөөхөө эдэн төгрөг байх. Би тэрийг нь ашигладаг юм уу? Хүүдэ өгцөн. Яа. Хүүндэ өгцөн юм уу чи? Хүү. Зээлийнхаа хүүндөө. Үгүй хөр. Минагийнхан комментиг буюу баярын мэдчилгээг нь хүргье гэж бодож байна. За тэгээ. Гэр бүлийн радио 104.5-ын эрхэм сонсогч Эс Төр баяр танд төрсөн өдрийн баярын мэнд хүргье. Таны одоо ичнээ танил болсон дүү Минагаас нь энэхүү мэдчилгээг дэвшүүлэн хүргэж байна.
бүтээн гэсэн нэгэн хүслээрээ бүхий л амьдралаа гэрэлтүүлж яваарай болгоно гэсэн гигэн сэтгэлээрээ босгон өндөр амжилт руу үргэлж тэмүүлж яваарай. Аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн өрөө мөн Улаанбаатарын өглөө шоуны хамт олонныхон зүгээс эс төр баяр танд төрсөн өдрийн гал халуун баярын мэндийг дэвшүүлж байгаа шүү. Нөгөө манай нэвтрүүлгийн онцлог нь дандаа нөгөө нэг Facebook нэрийг ингээ бүтэн нэрээд байдаг. Тэгсэн чинь бас их сонин мэдчилгээ сонсогддөг юм байна. Тань төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Баяраа сайхан тэмдэглээрээ манай нөхөртөө нэг өдөр төрсөн юм байна. Тийм байна те нэрээ. Тийм байна. Нэг өдөр төрсөн юм байна. За ингээд хамтдаа цалин булаа сэдвэрээ яг одоо шүлгүүдээ илгээгээрэй. За эхний юмнууд Эхний хоёр шүлэг ороод ирсэн. Цалин буулаа цаачин баяжсан. За тэгсэн. Цалин буулаа цалигнаа яадын цалин буулаа булигнаа яадын юу гэж байгаа. Яати. Ер нь яадын гэж юу? Ер нь яати. Лайлаа Энэ араа зарим нэг хүмүүс ерөөсөө ингээд харагдхаа болчлоо. Тэр хүмүүсийг гэлс мишнэ гэдэг. Эдгээр орж шүлгээ эртгэн шиг явуулж явахгүй бол одоо сүүлд нь орж ирээд бас нөгөө нэг нэмэх гээд байдаг. айгүй гоё болсон байсан шүлгийг мань идээд идэг байгаа. За цалин буух талаар бид шүлэг зохиогоод тухайн шүлгэн дээрээ албан ёсны эрхтэйгээр худалдаж авсан яраа бид нэгэн цоошин уран бүтээлийг хамтдаа үлгэдэж авдаг. Маш сонирхолтой байдаг. Тэр нь юу вэ гэхэлэр бидний хамтын уран бүтээл. Бидний хамтын уран бүтээл хаач байхгүй. Ингээд цор ганц гэдэг утгаараа их содон сонин гоё байдаг. Тийм учраас хамтдаа яг одоо шүлгүүдээ бидэнд илгээгээрэй. Ганц л амьдрын гангарна яадын. Гэтэ уг нь яг миний үргэлжлээ штэ. Яг уг нь яг цалин дээр тэгдэн штэ. Яадын үгс ганц л амьдрын тэгэл маргааш насл. Нэрнгээсэл ганц л амьдрын л та. Түр аярахтай төрсөн өдрийн мэнд хүргье гэд Жундагийн манаас битсэн байна. За араас нь бол Гарамгаагийн комент орж ирж шүү. Цалин буулаа. Сэтгэл баяслаа. Цаасан дээрх тоомын инээлээ. Үр зээлүүд хаалга тогшлоо. Өнөөдөр орсон маргааш алга боллоо гинэ. Ямар амар юм бэ? Бити энэ үнэн мөннийг хилдээд та нар. За Гарамгаа ингээд дуугчмэр яруу найргийн ертөнцид хайр найргуу хаалга цөм шиг л орж ирсэн. Хөл тавлаа. Албан ёсоор. За ингээд дахиад хэлж өгье. Цалин буулаа. Сэтгэл баяслаа. Цаасан дээрх тоомын инээлээ. Үр зээлүүд хаалга тогшлоо. Өнөөдөр орсон маргааш алга боллоо гинэ. Паст ямар амар юм бэ? Цалин тавьдаг хүн бас арай өөр шүлэгч баха. Тийм бах. Тэрийг хармаар байна. Цалин тавьж байгаа хүн бас арай өөр шүлэг. Цалин буулаа би баларлаа гэ тэ. Туягч сонсомоор байна. Цалин буулаа тэгээд дуус цалин буулаа амьдралдаа хүргэнэ гэдэг ийм баг тахилт нь ороод ирв. Эдгтэй мангар амьдралтай манайх ямар муухай амьдралтай шүлэгч юм бэ? Гэхдээ цалин буун гэдэг чинь өөрөө тэр чигээр амьдрал ахгүй юу? Бас тийм тий. Цалин буулаа тэгээд дуус цалин буулаа амьдралдаа хүргэнэ гэдэг. Хүргэн гэ тий. Эсвэл хүргэнэ гэж энийг арай уянгийн уушгасан болов? Энэ одоо ингээд байгаа байхгүй. Нэг юм халаглаад байгаа байхгүй. Хүргэн гэ тий нэг юм хүргэн гэсэн тохтой. Наа чинь жоох аим шиг. Харин тийм байхгүй гэсэн. Аим шиг тал руу орж ирээд байна шүү дээ. Эсвэл хүргэн юм уу? Ой. За. Надад нэг юм би бичихгүй шууд энэ дээр бичнэ. За хин залгаж байна. Хай тасарчлаа. Утсан тасарчлаа. Залгаж нэр хэрвээ нөө бичих боломжгүй бол залгаад хэлж болно шүү. Тэгвэл гэс энд нь бичээд явуулчих шүү. 99861045 99861045 дугаар таны өмнө нээлттэй байгаа цалин буухтай холбоотой дөрв. Гэтэ утсаар бол дөрвөн мөртл аавш арай урт. Байна уу? Өглөөний минь. За. Ямар сайн хүн бэ? Сайн уу? Сайн уу? Сайхан наадсан уу? Наадмаас өмнө уулзаад тэрнээс хойш уулзаагүй юм байна шүү дээ, тий? За. Хаагур наад уу? Хөдөө хотгол явлаа. За. Хөдөө хотгол дэмэт тэнсэн байна шүү. Цалингаа бол нилээ явуулсан уу? Дуусгацсан уу? Тэгсэн. Цалингаа шавхлаа дараагийн цалин хаана байна гэх юм. Цалин чи хаана нэ гэдэг дуу явуулмаар юм уу? Дараа явуул. Тийм байна тий. За одоо юу дөрвөн мөртөө хэлээрээ дөрвөөс хэтрэхгүй шүү. Цалин буухаар нэг гангарна. Цалин буухаар үр хөвгтэй хоолно. Цалин буухаар жаргал нэг амьдрна гэж. За цалин буухаар нэг гангарна. Цалин буухаар нэг гангарна.
цалин буухаар үе хөвгтэй нэг хоолно. Өөр хүүхдээ юу гэсэн үг юм бэ? Бус өдөр нь яа тий. Ягаад хүүхдүүд нөгөө яаж ч хоол унттай байгаа болов гэж гэр орноос хаалт нөхөр хүүхдтэй байна. Аха. За цалин буухаар нэг хоолно. За цалин буухаар нэг хоолно. Тэр үл нэг надад гэж шүү дээ. Аха. Дараагийнх нь сүүлийнх нь юу байлаа? Дараагийнх нь цалин буухаар нэг жаргана. Нэг жаргана. Нэг жаргана. Цалин буухаар нэг юу эхнийх нь юу байлаа? Гангар нэг гангар. Цалин буухаар нэг гангар, цалин буухаар нэг хоолсон, цалин буухаар нэг жаргана. Яа ч баг ертөнцийн 3 Ойр тийш дээ. Яг зөв. Гоё биш үү? Өстой гоё болж байна. Баярлалаа. За дараагийнхан давсрын баярын коммент орж ирж шүү зэ. Дансанд мөнгө орж ирэхэд дотор нэг уучрна. Дутуу бүхнээ нөхөх мэд дулаахан мэдрэмж төрнө гинэ. Энэ жоохон тийм нэг романтик шүлэг орж ирж байна. Энэ гоё шүлэг байнаас. Цалин буулаа. Жирийн бус зарлагтай өдөр. Авсан нэгэн нь авдартай хавдар. Амьдралд нэмэртэй араа бодож гудар гинэ. Энэ шүлэг хинээс гарсан? Ойлгомжтой. Цалин өгдгөөс нь гарсан. Цалин буулгадгаас нь тий. Альхтайхан шиг хүргээрээ бити дараа нь төрүүлээ цалин гуугаад гараа гэж байна шүү дээ. Ямар амар юм бэ? Тэр гудар модрын болиулчих өгчээ энэ арай л бас. Арайд ганг. Минимум өгчээс нэг юм ганг шүлэг орноо. Дээхэн талд нь ийм романтик юм ирж ах шин доороос нь одоо шууд гударгээ ороод ирэхээр тий. Туяа ихч бас за тиймээ тийм. Гэхдээ туяа ихчээс ийм ингэж л гарна. Тэрнээс ш жоохон уянгаа юм байхгүй. Гэхдээ ер нь би бодоод байгаа туяа ихчийг анх нөхөртөөгөө хэрхэн танилцчихсан болоо. Чи надтай суухгүй бол тэгээ бойл. Чи наа хоолоо идүүлээд идэхгүй бол бойл. Эсвэл нөхөртөө өөр юм болов? Арай өөр. Нөхөртөө инхри булаам гүнжин гэдэг байгаа шүү. Үгүй эсвэл ингэдэг юм болов? Энэ өгнүүдээ нөхөртэй бүр арай гоёор хэлдэг юм болов? Миний хань хайраа гоё гудраарай. Тэ одоо яг бас байж болох юм те. Бас жирийн бус зарлагтай өдөр. Романтикараас төсөөлж чадхааргүй хэмжээнд та буулгаж шүү. Жирийн бус зарлагтай өдөр амар шүү. Жирийн бус зарлагтай. Ихчийн хувьд бол яг тийм шүү. Би нөгөө саяны бодож ирсэн бичээдхий. Зарлагтай өдөр. Авсан нэг нь. За яагаар бити надтай яриараа нөгөө гараа авчих гээд шүү. Хавдар. За амьдралд нэмэртэй араа бодож хэрэглэе да. Амьдралд нэмэртэй араа бодорой гэж. Араа бодорой. Арай зөөлрүүлээ шүү туяагч. Туяагч ахыг арай зөөлрүүлээ. Гэхдээ туяагч айгүй ууртай бичиж штэ. Тэгж дээ. Тий. Туяагч та хитэн цалинтай бит. Йоо гинэ. За яна миний гарч явах гээд шүү. Оо гараа авцсан. Гарцсан. За байгааг энд явуулчих тэгвэл. Яна гарцсан. Нэр хэцүү идэх хаа тий цалин тавьдаг хүнд. Цалин тавьдаг хүнд хэцүү шүү дээ. За яж гараа нэг алдартай юу яруу найрагч Нойкогийн коммент орж ирж байна. Карт руугаа харан инээмсэглээд орчихсон уу гэж дахин шалгана. Цалин минь орвол жаргалтайч цагийн дараа л хаачсныг нь гайхна гинэ. Энэ өстө зэвгүй юм байна бас. Яа. Үнэн л дээ. Үнэн. Ер нь л үнэн шүү. Хайцны гайхна балараад ах юм гэж дээ. Нэгэнд 15-нд цалин тавьдаг гинэ. Нэг 4 хоногийн өмнө цалин тавьсан юм байна. Хинэ? Нойко. Юу штэ? Цалингийн зээлрүүл явна штэ тэр чинь. Өөр хайчдیں۔ За дараагийнх нь гэрэлтмагийнх цалингийн үед за би уншчаа чи наадах бич. За тэгж нэг тэгж байгаарай. За гэрэлтмаа ингэж байна. Цалингийн үед шимтгэлүүдийг нь харахаар нэг гороо ээдэ хүний амьдрал цалин дээрээ л тогтох юм да гэсэн байна. Түрээс нь нэг тийшээ, зээл нь нөгөө тийшээ. Төлбөрүүд игнээд тосож зогсно. Гартаа орсон хідэн төгрөг минь ганцхан агшин л алга болдог доо гэж. Айгуу тийм хагцлын тухай дуу шүлэг байна. Яа гоё орж ирж ийсэн аа. Дахиагаар авч. Энэ гэрэлтмагийнх бас их гоё байна. Тэр нэг юунууд нь шимтгэл янз бүрийн юмнууд нь игнээ зогсож могцсон те хүн шиг те. Юу авахаа ингээ хүлээгээд байж гин. За манай энэ хинийх болохоор тийм Нойкогийнх тэр игнээ зогсно гэсэн байсан шүү дээ. Төрөөсүүд нэг тийшээ.
Үе манайх нэрээ юуны төлбөр төлж ин цалин буухаар. Цалингийн зээлмэл их төлт юм да. Байр, тог, суух, цэглэгаан, интернет гэ тэ. Тийм. Тэгэл утас, бензин. Ер нь ахын юм зааж байгаа. Бити надтай яриад байна. Тийм ээ, би эднэртэй ярьж штэ чамтай яриад тий. Та нарыг зааж гараа. Дахилт гинэ. Дахилт нь өгсөн бол өгсөн, авсан бол авсан. Наана цалин буусан гинэ. Яа, энэ тоягчийнхыг одоо ингээд айгу хэцүү нь би ингээд шивээд байгаа байхгүй ихчээ. Бүгдийн та ингээд монголоор бичээд явуулчвал хин шиг очроо шиг монголоор бичмээр байна. Таны энийг орчуулах гэж их зовж байна гэх. Тийм штэ. Араа өгсөн бол өгсөн, авсан бол авсан. За өгсөн бол өгсөн. Авсан бол авсан. Авсан бол авсан. Тэгээд наана цалин буусан гэж юм. За. За. Манай нэг наана гэдэг нэг од дуу байдаг штэ. Тэр шиг л дуу гарах нь даа. Хүй энэ юу болчихоо. За би мэдгүй. Юу ч гэсэн нэг юм явуулчлаа. Наана. Дундуур нь ингээд ороод ахаар ингээд бас ороод гараад байна. Буулаа. Дууны аян их гунигтай байх юм болоо гинэ. Яа. Уянгийн мелодрама те. Тийм драма тийм дуу болох нь штэ. Тэгээ. За энэ туяагч байгаа төсөөлсөн чи инээ төрчлэг нэ. Гэтэ бас уянгийн хаар байж бас. Уянгийн болгоо. Минийхийг энэ утгатай энэ утахгүй байна уу? За тэгээ. За чи уншлаа. Төгсгөл нь жоохон. За сонсъё би. Удаан уулзаагүй чамайгаа өдөр тоолон хүлээлээ. Хүлээлтийн энэ тамыг хурдхан л ойртуулмаар байна. Болж игэл чамтайгаа 7 хоногт нэг уулзсан болцоотын бор толгой дээрээ уцаа бариад хүлээж л суунда. Наа чи болж штэ. Яг нам байна. Наа чи өстой гой утгатай болсон байна. За. Гэхдээ уг нь нээрэнгээс яагаад байж болохгүй гэж 14 хоног нэг гэдэг чинь арай хоолой хаад байгаа байхгүй юу? Тоон багсч л да. Ордог тоон л нөгөө нэг харагдах дүн нь айгу баг болчих штэ. Хэмжээгээр л бай л та. Нэг ордог дүнийх нь хэмжээ хിവэрээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1 сая төгрөг болсон байгаа юм байлаа шүү. Бүр батлагдсан юм аа тий. 1 сая төгрөг болсон байгаа юм байлаа. За энэ заягийн гоё баг дангаараа нэг бадаг болчих юм байна да. Бадаг уу? За одоо за дараагийнхаас орж ирлээ. Энэ жоохон баасан тааруул балан авна баараагүй хідэн анд залгана гинэ. Яас. Энэ яагч хоо одоо болно. Доотлих нь ягаад энэ одоо гарч ирж байна. Цалин буула хөөй цаан чин данс минь өөй өглөө баян оройн яасан гэж өр зээлүүд сайн уу гэд угтлаа гинэ. Цалин хай юу бай хэмээр нэ. Цалин хай тэгээд бай байхгүй тий. Бас нэг ийм үг гэдэг штэ. Цалин буула халин одлоо гэдэг үг гэдэг штэ. Цалин буула халин одлоо. За. Буугаал халиа одож байгаа. Тийм. Буугаал халиа одож байгаа. Хөөрхий. Хөөрхийдөө гинэ. За одоо дууныхан шүлгийг авах хугацаа дуусахад 3 хором үлдсэн байна. Энийг явуулаад үдчих яах хэрэггүй. Яг 3 хормын дараа яг нэг бөөнд нь явуулаад тэгэхгүй бол араас нь яах хэрэг гараад хэдүүлээ чинь сүүлийнх дээр бас бүтэн сонсоход айгүй төвхгөтэй байд үүсгэжсэн шүү дээ. Тийм учраас яг одоо бол 2 хором хагас үлдлээ. 2 хормын дараа хідүүлээ. Шүлгнүүдэд дуусгаад аярууга шилжцгээе. За сайхнаа орж ирлээ. Тэр хэлээгүй юу? Шууд өгцөн байсан бол ингээд яах нь шүү дээ. Баалрах нь байна тий. Өдрөөр ирдэг хүслэн минь. Үргэлтгийг нь харах гаслан минь гинэ. Цалин буула хай халин одлоо бай гэх юм шүү гинэ. За. Цалин буула хай халин одлоо бай. Бас нөгөө нэг арай жоохон урт олгоод ингээд ороод ирэх юм байна. За 1 хором үлдсэн шүү. Хідүүлээ шүлгнүүдээ гэлзуулъя. Түүнээс цааш шүлэг нэмж авахгүй. Гэр бүлийн радио 104.5 Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг сонсогч үзэгч танд хүрч байна. Улаанбаатарын өглөөг та 84.5 104.5 долгионууд дээр мөн 3W1045 цэгмэд вебсайтаар аудиогоор сонсож байгаа. Харин дүрстэйгээр үзхийг хүсвэл Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэх кириллээр бичих юм бол яг одоо манай пэйж дээр дүрстэйгээр Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг маань хөтлөгч Эрка Заяа хоёрын хөтөлбөрөөр найруулагч Мизугийн найруулгаар сонсогч үзэгчтэйгээ хамтдаа өрнүүн дэлгэр өрнөн хөгжиж байна. Яа тэгж байна. Одоо бид цалингийн тухай гашуудлын дуу хийж байна. Тийм. Доорон ми булангаараа сонсогчдийнхэн бидэнд илгээсэн шүлгээр ая зохиолгоод нэгэн дуу бүтээдэг байгаа. Энэ үүгээр бид нэг зүйлийг ойлгодог. Тэр нь юу вэ гэхлээр чин сэтгэлээ зориулсан дуу бол уртын амьтан юм байна гэдэг зүйлийг маш сайн ойлгож байгаа. Тэгээ үнэнхээр их цаг зав зарцуулдаг ажил байна
гэдэг зүйлийг бас маш их сайн ойлгож байгаа шүү. Төрөөс өгсөн хитгэн төгрөг. За төрөөс өгсөн хитгэн төгрөг нь төлөвлөсөнд хүрэхгүй таг шүү гинэ. Төрөөс өгсөн хитгэн төгрөг нь төлөвлөсөнд хүрэхгүй таг шүү. Харин тий би энийг оролцсон. Энэ гоё л доо нөгөө төрийн албан байгууллагын нөгөө нэг ажилчдын бас нэг юм мөр ормоор байна. Онцлог байгаа. За гарамгаагийнх цалин бодож сэтгэл гаргадаг танд цаг үргэж талархаж явдаг. Ямар пэлдэг юм бэ? За ээжээ. Дахиад уншия. За. Цалин бодож сэтгэл гаргадаг танд цаг үргэлж талархаж явдаг шүү. Хөдөлмөрийн минь хөлсийг зөв бодож өгдөг хүндэт танд баярлалаа. За энийг бол ингээд дуу биш хүлгээр нь орхи. Яг энэ хэсгийг. Энэ болохоор нэгтлэндаа зориулж байна. Бид нар удахгүй нэгтлэн зориулсан дуу. Энийг хадгалж тэр нэгтлэн зориулсан дуунд гарамгаа энийг хадгалж байгаарай. Монгол улсын нийт нэгтлэн бодогч нартаа бүх байгууллагын санхүүг барьдаг хүмүүстэй чин сэтгэлээсээ энэ өдрийн гал халуун баярын мэнд хүргэе юу ч та бүхэндээ зориулаад бид тун удахгүй дуу бас бүтээх болно. Та хүлээцтэй. Танд угаасаа дуу зохиогдно. Үй, цаг дууссан. За тэгье. Гарамгаагийн комментээр дуусгая. За гарамгаагийн комментээр дуусгаад шүлгээ явуулъя. Үгүй гарамгаагийн коммент яасан дууссан биз дээ. Тий. За дууссан. За бид бол чамруу явууллаа шүү. Болцсон юм уу? Шүлэг нь болцсон. За явуулж бол гайгүй шүү дээ. Нэрээ бас шүлгээ уншдаг гэлөө. Тэр чинь шууд мартцсан. Шууд дуурайгаа үгийн мөгийг бодцсон юм шүү. За Улаанбаатарын өглөө шүү. За окей. Шүлэг ирлээ. Цалин буулаа гэдэг дууны шүлгийг хамтдаа сонсоход бэлэн болсон байна. Энэ бол Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрч ихэснээс хойш 19 дэх дуу болж бүтээгдэх. Үгүй. Дунд нэг завсарласан гэхээр 18 дэх дуу болж бүтээгдэх гэж байгаа юм шүү. За ингээм хамтдаа шүлгээ сонсъё. Цалин буулаа. Цаанчин баяжсан. Цалин буулаа. Цалигнаа яадын. Буула булигнаа яадын. Ганцал амьдран гангарнаа яадын. Цалин буулаа сэтгэл баяслаа. Цаасан дээрх тоо минь инээлээ. Карт руугаа харан инээмсэглээд орчихсноо гэд дахин шалгалаа. Цалин буулаа хай. Цалин одлоо бай. Өглөө баян оройн яасан гэж үр зээлүүд сайн уу гэд угтлаа. Цалин буулаа. Тэгээд дуус. Цалин буулаа. Амьдралдаа хүргэн. Цалин буухаар нэг гангарна. Цалин буухаар нэг хооллно. Цалин буухаар нэг жаргана. Үү наана цалин буулаа. Өдрөөр ирдэг хүслэн минь. Үргэтгийг нь харах гаслан минь. Тансанд орсон хитгэн төгрөг минь. Дахиад л хаашаа одох нь энэ вэ? Төрөөс өгсөн хитгэн энийгээ засъя. Хитгэн болсон байна. За байж гараа хаана. Төрөөс өгсөн хитгэн төгрөг нь төлөвлөсөнд хүрэхгүй таг шүү. Тооцоод үзэхээр толгоо иргэн. Тоон дуусаад сэтгэл өвдөн. Түрээс нь нэг тийшээ, зээл нь нөгөө тийшээ. Тэрийгээ нөгөө тийшээ гэд оруулъя. Төлбөрүүд игнээд тосож зогсно. Гартаа орсон хитгэн төгрөг минь ганцхан агшинд л алга болдогдоо. Цалин буулаа хай, халин одлоо бай, өглөө баян оройн яасан гэж үр зээлүүд сайн уу гэд угтлаа. Цалин буулаа хай, халин одлоо бай, цалингийн өдөрчин баяртай. Цалингийн маргааш ч бодолтой. Дансанд мөнгө орж ирэхэд дотор нэг уучрна. Дутуу бүхний нөхөх мэт дулаахан мэдрэмж төрнө пэ. Цалин буулаа. Жирийн бус зарлагтай өдөр. Авсан нэг нь авдартай хавдар. Амьдралд нэмэртэй хараа бодорой. Карт руугаа харан инээмсэглээд орчихсноо гэж дахин шалгана. Цалин минь орвол жаргалтайч цагийн дараа л хаачсныг нь гайхна. Удаан уулзаагүй чамаагаа өдөр тоолон хүлээлээ. Хүлээлтийн энэ тамыг хурдхан л ойртуулмаар байна. Болж өгвөл чамтайгаа 7 хоногт нэг уулзсан. Болцоотын бор толгой дээрээ уцаа бариад л хүлээж сууна. Баасан таарвал балан авна, баараагүй хідэн анд залгана. Цалин орсон гэж хэлэхэд бүгдээрээ дороо цуглана. Цалингийн шимтгэлүүдийг харахаар царай нэг л гинэт хувирна. Дээ, хүний амьдрал гэдэг цалин дээрээ л тогтох юм да. Өрн нэг тийшээ, зээл нэг тийшээ, төлбөр нэгнээд тосоод л зогсно. Өгсөн бол өгсөн, авсан бол авсан. Үлдсэн хэдийг нь хадгалнаа. Яадын. Цалин буулаа хай, халин одлоо бай. Цалин буулаа хай, халин одлоо бай.
Өглөө баян хай, орой ядуу бай. Хөр зээлүүд хай, сайн уу бай. Энэ жоо утахгүй явж шүү. Өө яг хасчих уу. Тэгээ. Цалин буулаа. Хаана. За доошоо нэлээд доошоо гэсэн. Цалин буулаа. Томор бичсэн байна. Цалигнаа яадын, буулаа булигнаа яадын, ганцл амьдран гангарнаа яадын, гартаа орсон дээр нь жарганаа яадын. Өдрөөр ирдэг хүслэн минь, үргэлтгийг нь харах гаслан минь, цалин буулаа хай, халин одлоо. Бай. За унаана цалин буулаа энэ гэдэг нь яхаа хасаа хийчихв. Нөгөө юу уянгийн юм явах гэж байгаа сте тий. Энэ гэхдээ энэ бай май ч нөгөө нэг юунуудын л ритмлэг дуунуудын л юу ороод байна тий. Харин тэгээд хүш газ эхлээд нэг уянгийн явж үзээ дараа нэг жоох тэгж уянгаар явуулаад тий. Газ уянгаар нэг явуулаад. Уянг нь болохгүй бол жоохон савлгаатай нэг явж үзээ тий. За сүхээгээсээ уучлалтгүйсий. Комент нь бол дуундаа шингээх боломжгүй боллоо. Гэхдээ дараа 7 хоногийн доор ми болонд бол дуундаа шингээх боломжтой шүү. Гэхдээ комментиг нь маш тодор уншиж өгье. Цалин бол шат шиг юм. Цааш алгах гişгүүр мэд. Хөдөлмөрийн маань ашиг шим. Хүч хөлсний минь баясал юм. Гэрэлт ирээдүүд гэгээ татуулж гинт нэг салхилуул. За дахиад эхлэе. Ямар урт өгнүүдтэй юм бэ? Цалин бол шат шиг юм. Цааш алхах гişгүүр мэд. Хөдөлмөрийн маань ашиг шим хүч хөлсний минь баясал юм. Гэрэлт ирээдүүд гэгээ татуулж гин нэгнийг сахилгажуулж гэрийн эзнийг үүрэгтэй болгож гэдэс юг маань цатгадаг юм гэсэн байна. Уг нь бол ястай бас гоё л мөр байсан байна. Даанч нөгөө мөр авах хугацаа маань дууссан шүү. Айгуу тийм эерэг юу юм байна те? Тийм байна. Маш эерэг. Гэхдээ ийм байж болно шүү дээ. Тий, бид нар айгуу тийм сөрөг юм явуулж байгаа. Яг шүү. Ёстой сүрэг биш шүү. Бид нар айгуу тийм хайрлаж, дурлсан, халамжилсан, хүсэмжилсэн ийм л юмнууд явж байгаа шүү дээ. Манай цалин буулаа яад юм аа нэг цалин буулаа гинэ. Миний нөгөө нэг хийж байгаа дуу бүтээж байгаа програм маань надад ийм зураг өгдөг байхгүй юу? Зөв. Ингээд юутайгаа холбоотой, дуутайгаа холбоотой. Тэр нь айгуу юм харанхуу зураг шүү дээ. Тийм юм хар сүүдэр мүүдэртэй нэг юм аимшиг киноны зураг шүү. Яна наад ч дуунууд ямар гарах нь харъя. Буруу ажилсан байх үү дээ. Харин буруу ажилсан байх ба сонсъё те. Юу ч гэсэн харъя. Тэгээ. Гэтэ болцсон юм уу? Арай болоогүй. Арай болоогүй. Зургийн төрүүлээд харчаад ам биш үү те. Зургийг ингээ өгчөөд ингээд уншдаг байхгүй. 7 хоногийн 5 гаригийн 2 дахь булангаар Дора ми болон хүрдэг. Дора ми болон сонсогч танаас ирсэн шүлгээр бид дуу бүтээгдээд AI технологиор аян хийж агаад Монгол улсын цаашлаад бүр дэлхийн хамгийн отхон уран бүтээлийг үлгэдэж авдаг байхгүй юу? Яг өнөөдөр мэндэлж байна. Энэ бол сонсогчтойгоо хамтдаа бүтээсэн хамтын уран бүтээл байдаг. За энэ хооронд мэдээж бас биднийг дөнгөж үзэж нэвтрүүлгээ дөнгөж сонсож байгаа комментаар орж ирж байгаа сонсогчдоо та бүхнийг меншн болон зүрхэн давлгаанд нэгтгэхийг хүсэж байна. Бидэнтэй хамт байдагт баярлалаа гэд 7 хоногийн төгсгөлд сонсогчдоосоо нэг хүнийг сонгож байгаад бид бэлэг өгдөө. Энэ 7 хоног бол номын бэлэгтэй байгаа шүү. Та хоцорвоо өнөөдрөөс эхэлж сонсож байгаа бол яг одооноос эхлээд хин нэг урайлан дуудаад бас зүрхэн илгээгээрээ зүрхэн давлгаандаа реакшна дараарай. Ингэснээр та өдрийн нэг өдөрт 2 боломжийн эрхэн эзэн болох боломжтой. Нэг өдрөөс хүрд эргүүлж байгаа. За нэг өдрөөс 2 хүн гарч ирнэ. Хүрд эргүүлснээр ямар ч хүний гараа оролцоогүйгээр гэсэн үг. За тухайн 2 хүн маань тухайн өдрөөсөө гарч ирж байгаа. 5 өдрийн 10 хүн гарч ирнэ. 10 хүн дундаас дахин нэг хүрд эргүүлснээр энэ 7 хоногийн бэлгийн эзэн тодорно. Улаанбаатарын өглөө бидэнтэй хамт байдагт баярлалаа гэд тань зориулсан, таны хайртай хүмүүст зориулсан маш олон төрлийн бэлгийг бид бэлддэг. Энэ удаагийн хувьд гэвэл бид номын бэлгийг бэлдсэн байгаа. Эх 7 хоногт ч гэсэндээ бэлэг маань үргэлжлэх учраас бидэнтэй хамттай байгаарай. Хөөе, миний өгсөн промптын нөгөө нэг юу чи сонсох уу? Sad romantic heartfelt delivery гэдэг дуу гарч байгаа шүү зөө. Айгуу, тийм нэг хар бараан дуу болсон юм шүү над чи. Яа энэ айгуу стоп мэдээ. Пүү 6 минутын дуу байна хөөе. Үг нь айгу урт болчихлоо л доо. Үгүй тийм урт байгаагүй шүү. Урт байсан аа. Үгүй гайгүй байсан. Наад нөгөө уянгийн эмчинд ингээ ороод ирж байгаа шүү. Уянгийн эмчинд удаачлаа та. Гэхдээ арай л зураагалангийн сонсож яах юм. Зүгээр явуулаад үзье. Тэгээ найруулагчаа юу ч гэсэн явуулъя. Тэгээд арай өөрөөр бас промпта өгөөд явуулъя. Би промпта өгөө явуулчлаа. Одоо хүлээж л бай. За тэгвэл хамтдаа цалин булаа хэмээх уянгийн драма бүр ингээ юу лээ амар мэдхгүй юу ч. Ямар юм гэлээ нилээ. Sad romantic heartfelt delivery гэдэг одоо бүр одоо би өмнө нь хизээ сонсож байгаагүй л одоо жанр байна. Жанрууд л явчих. Явах нь одоо яана. За ямар ч гэсэн энэ уран бүтээлийг хамтдаа хүлээн авч сонсоход хитгэн хором үлдсэн байна.
Тий. Хурууныхан хурдыг шалгаж байна. Хурууныхан хурдаараа манай Эрка явуулсаар л байгаа бололтой. Тий, энэ яг нэг татах хурд байт юм аа. Зүг. Татах хурд нь айгүй нарийн бидэх байхгүй. Зүг. Тий, татах хурд чинь нөгөө нэг геополитикийн асуудлаараа бол 3 дугаар асуудал байдаг. Физикийн татах хүч мөч орох уу? Тий, орно шүү дээ. Тий. Одоо яг нөгөө нэг дуу татах профессорын хувьд би ингээд та нарт хэлэхэд дуу татах профессорын хувьд профессорын хувьд та нарт ингээ хэлэхэд энэ айгүй тийм квант физикийн асуудал гэдэг байхгүй. Зүг. Дуу таталтанд бас профессороос бас зэрэг байна. Аагаас бэрүү хүрэхэд хараа тогтмол хурдаар явах юм бол явуулж байгаа явцсан. За. Тий, одоо яг хүлээж байна. Энд чинь нөгөө нэг бас явах хурд гэж бас байгаа. Татах хурд, явах хурд тусдаа. За тэгвэл хэдүүлээ сонсох хурдаар нь бас нэг ажиллуулад үзье тий. Нэг эхний 3 минутанд сонсоод үзье. Болохоор байна уу тий? Шүлгийг харуулаач. Шүлгэн дээр нь байгаа шүү дээ. Энэ яваад байгаа юм уу? Яваад тийм. За. Яваад байгаа юм энэ. Бид нар яах вэ? Цаа чинь баяцсан. Гэтэ наа чинь. Энэ нон худлаа авчлаа тий. Гэтэ сонсч гэс нөгөөдхөө. Ямар тэрийг сонсогд юм бэ? Хин санал болгосон. Гэрэлтмаа байдаг хин зүйлсэн. Йоо гэтээ бас сүртэй юм байна. Орчихсон уу? Гэрэлтэн шанагагаа. Салин болай халин нодоло баягро. Тийм ээ цалин буулаад ер нь бол уянгийн дуу бол нэг наалахгүй юм байна. Ер нь чангал юм байна. Бүр дуулсан юм уу гинэ? Хийсэн штэ гуник тавтах нэ гэж гинэ гэрэлт ба. Яна. Нэг тийм ингмэр санагдаад гэх. Тэмцмэр юм шиг. Босоод өдрөдрөөрийг хүслэнэ өөртгийг нь харах гаслан бас олуулаад дуулчих юм шиг шээ. Гэтэ нэгээс ингмэр санагдаад байна. Дахад хаша отхнэн вэ торос оксон хитхэн түгэрмэн төрсөө тэмцээд байгаа юм шиг. Тэмцлийн дуу байна тий? Тэмцлийн дуу байна. Оос гоё юм байна. Гэтэ шүлэг нь яагааргүй уг нь гоё байна. Оос гоё юм. Нэг тийшээ. Ай. Хай. Хай. Халин нодло баяа цалингийн өдөрчин баяртай цалингийн маргаш чин бодолтой. За боди энийг зогсооё. Үнэхээр манай Тий, дараагийнхаа Элка бол бүр болохоо байж байна. Тий. Би бол одоо дургүй байна энэ дуунд. Айгуу тийм тэмцлийн хурц хэлбэрийн дуу байна. Тий. Өөрөө бас хамаг юм өгч зохиолгож байгаа хүн. Одоо энэ болохоор амар заяа. Rap, hip hop, chill wave гэдэг одоо. За одоо энэ 3 минут. Хөнгөн хөөрхөн болчихл юм байна. Сонсъё. Энэ бас эвгүй байж магадгүй. За тэгье. За явцгаая. Цалин шиг байна гинэ. Цалин буугаар нэрээ ер нь гуниглахгүй штэ. Цалин буула таначин байсан. Цалин буула цалигнаядан буула булигнаядан ганцландрна ганганаядан цалин буула сэтгэл баяслаа. Цасан дээрх том минэлээ Картруга хараны нэмсэглээ Орчихсан уу ядахэн шагалалээ Өнөөдөр чиний тусдаг юм дуу. Ажил буруу гэдэг нэг үү? Цалин буула тэгээ досто цалин буула амьдрда хүргэн цалин бууханы кангарна цалин бууханы хоолн цалин бууханы жарган унан Үнэн чи.
нааштай надад чинь хөөе. Үргэлжлэн харах таслан Үй. дансан орсон хит хин төгрөг мэн дахид хаашаа утгын нинивэ Төрөсгсөн гэдхэн түнөрөгийн Тэ энэ нэрнгээс яг ингээд ороод ирэнгүү тэнцгээд Түрээсний гişэ зэлэн нөгөө тийшэ түгрүүдэгнэ тосож өгсөн карта орсон хитэн түгрэг минь ганцхан ах шиндэл алга бодгоо Салимбода хай халин одовая углавай норарын яасан гэр чүртлээ дуцэгүүгээ дутла Салимбода хай халин одовая цалингийн өдөр Баяа гэдэг те. цалингийн маргач боддогдоо Дансан мөнгөөр жирхит доторны гожирн дотор бүхнээ нөхөх мэд дулаах мэдрэмж төрн цалин буула жирийн бус даргалтай өдөр Энэ тоягч. хавдар амьдрал димэтэ арабодор картруга харран нэмсигэлээд орж ирсэн үү гэж дахин шалган цалин нэр бол жаргалтай цагийн дараа цаачны гайхан удаан уулзаагүй чамайга өдөр тоодон хүлээлээ хүлээлтийн тамиг хүртэн лойлтолмаар байна бодож өгвөл чамтайга толгойг болгосон болзоодон бордолга дээрээ уцаа барайж суунэн басан парабол балам бараг хүлдэн сален борсон гэж хэлхэд бүгдээрээ дороо цуурвала саленгийн шингэлүүдийг харахаар цараныг хүннийт хувирэн эдээ хүний амьдрал гэдэг сален дээрээ тогтох юм да Зэлэн нэг тийшээ Хүүх ороод. авсан бол Энэ хүүхэн монголоор шургах гаалаад байгаа. хатгална яди Цалин буула Цалин наго гая Цалин буула Цалин буула Цалин буула Цалин на яди буула буула булиг на яди Манцландр на гане на яди Матаусан дэрин жарага на яди Яа. Одоо дахиад үргэлжлэн энэ. Энэ үг нь дутуу. Энэ нөгөө бүгдийг нь оруулж болохгүй лээ. За. Хитрхи урт үг байна гэдэг. Гэхдээ дууссан ба шүү дээ энэ чинь. Вай. Яа. Яа би бүр ингээ бараг хүс гарчлаа. Энийг бороо дуу муу тойлдоод нэг Үнэхээр хүс гарчлаа. Яа, бослогын нэг дуу тийм цалин нэм гэдэг юм шиг те гинэ. Йоо. Туяагч. Хүс гараад энд чи Бороо одоо дуу юу юм болж байна? аашаа. Талбай дээр очиод энэ дууг 50 ил гэж байна. Цалин буухаар бүгд зовд юм уу? Буулгамааргүй биш үү гинэ. Тэгэхгүй Ийм ээгүй шүү туягч яста дуртай байдсан шүү. Цалин энэ баяр хөөртэй дуу хийдэг байж те бүгдөө. Тийм бүр гоё хийх байсан байхгүй. Цалингаа бүгдөө гоё гэдэг утгаар нь хийя гэж. Цалин буула. Тийм ээ дэргээ те. Сая бас нэр ингэж штэ. Цалин буула. Тоцоотой үрээрээ. Дэргээ те. Нэг тийм занл хийлэлтэй. Цалин буула гэж баярлах хэвээр. За тэгээд дараа нь бүгдөө трийг тохирмоор юм байна. Тийм байна. Бүгдөө өнөөдөр яг Баяр цалин буулаа жаргалтай байх жаргалтай дууны үг гэх те. Эсвэл цалин дууслаа гэж гунигтайгаар хийж үзсэн. Маргааш нь те. Тийм маргааш. Тэр дараагийн 7 хоногт нь цалин дууслаа гэдэг дуу. Тийм байна. Тэгэж болох юм байна. Тийм байна. За тэгээд Тэмцээ хідүүлээ тэмцээ гэж. Дараагийнхын хувилбарн дээр нь бол гоё гэж орж ирж байна. Тэмцээ хідүүлээ тийм ямар ч үед тэмцгээе. Болж байна. Цалин бол гуниг биш баясал заа юу гэж байна. За гоё болжээ гэж гарамгаа гарах юм битсэн байна. За ер нь бол тэр хүүхэн залуу хоёр анхудаа хорч дуусж байгаа болтой байна. Хоорондоо ер нь авцалдахгүй байна. Авцалдахгүй. Энэ хоёр чи ерөөсөө тийм Нэг нь нэгтэйгээ яриаг юм шургаалаад байна. ах юм. Нэг нь шургаалаад ах юм. Бүр нэг уламжлалт аялгау оруулаад ах Тийм юм. нэг нь болохоор баг Нэг нь бараг- гөөлөөд ах юм. Тийм ээ. Нөгөөт нь цалин боо. Тэгэл хий. Хоёр шал эсрэг хоёр юм нэг доор ирсэн дуулаад ах юм. Ингмээргүй байна. AI минь аа. Жог ажилдаа сайн баймаар. Одоо Чамааг ер нь сайн солино яар. чамааг. Энийг ер нь солино гэж ярьсан байгаа нарийн. Яа харахгүй тэгсэн. Цалин буулаа. Тэгээд ах юм. Яа харахгүй. Өнөө. Өнөөдөр Улаанбаатарын өглөөдөө хамтайсан баярлаа. Цалин буулаа. Маргааш зарим нэг үний цалин бууж байгаа юм байна. Тэгээд мэдээж цалин тавьдаг та бүхэндээ маш их баярлалаа. Цалингаа авахын төлөө өдөр бүр хичээдэг
Сонсогч танд ч гэсэндээ маш их баярлалаа. Яаж туяагчин дуу ингэж тавихын төлөө бас өдөр бүр чармааж яадаг та бүхэнд ч гэсэндээ гялаалаа. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг өнөөдрийн дугаар дээр түүхэнд болон Доремэ болонгууд танд хүрлээ. Радиогийн 1-р студид Эрка Заяа найруулагч Мисугийн хамтдаа сонсогч танд өнөөдрийн буланг оо инээж, уйлж, хөгжилдөж, сонирхож гоныг баясал хоёулаа байлаа те гэж. Байлаа. Үнэхээр байлаа. За чи нарийнхны яваа шүү. За би бүдүүнийг нь яваа шүү. За тэгээ хоёулаа шууд юу яа. Улаанбаатарын өглөө өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё гэдгээ хоёулаа саяны өнгөөр хэлсэн. Өнгөөр хэлээ. Би гэдгээр хэлээ. За гэтээ Улаанбаатарыг юу Улаанбаатар өглөө хэлэхгүй. Ураагаад тэгэхгүй арай урцдах гад. За явцгаая. Ингээд хэдүүлээ маргааш 7:15-аас уулзлаа түр баяртай. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Баяртай өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Bye. За ямар өвдөө? Би ийм амархан гэж бодоогүй. Ястай гоё юм аа. Улаанбаатарын өглөөгийн Доремэ гэж. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио